Сайн байцгаана уу? Little Man podcast ээлжид нэгэн дугаар эхэлжээ. Тэгээ энэ удаагийн дугаараар маань эрүүл амьдралын цогц тасгалжуулагч хулан маань хүрэлцэн ирсэн байна. За баярлалаа. Баярлалаа. Урилгаагаад хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. За бас урьсан баярлалаа. Би ч бас нэг бараг эмэгтэйчүүдтэй холбоотой подкаст анхны подкаст байгаа. Подкастын ерөнхий ивент тэтгэгч Mild Cosmetic. Подкастын ерөнхий ивент тэтгэгч Сүү Правита йогурт. Хамтрагч Бабуня цэцгийн дэлгүүр. Ер нь их юм орж харагдаад байдаггүй тий. Подкаст нь ер нь нэг тэгж орж байгаа. Тэгээд яг энэ гоё эрүүл амьдралын хэв маягтай ээжүүдэд маш гоё өр өгөөжтэй ярилцлага болох байхаа гэж одоо тойлонгоо урьсан. Тэгээ манай яг подкастын одоо эхний асуулт гэх юм бол ээж болох мэдрэмж. Одоо яг анх ээж болсноо мэдээд ямар мэдрэмжийг ингээм хамгийн түрүүнд авч ирсэн бэ? Хамгийн анх яг чи эхний ялгас төрсөн байхгүй юу? Эхний ялгаст ингээл төрөөл барьсан чинь за хулан хүүхдээ аваарай. Нэг амар жижиг би тэгээ шоконд орж исэн. Нэг тийм ингээ шууд хайр ундраал нэг ингэдэж штэ. Тийм мэдрэмж байхгүй заяа. Ингээд л би ээж болчихж байгаа юм бах та. Гэл амар тийм мэдрэмж орж ирсэн. Паникнд ч юм уу. Тэгэл амлуулна гээл те нөгөө яаж амлуулахаа мэдэхгүй. Тэгэл яг дараа нь ингээд нэг 2-3 хоногийн дараанаас арай нэг юу н орж иж байгаа байхгүй. За би ингээ ээж болж байгаа юм байна. Ингээ миний хүүхэд юм байна тий. Тэгээ яг аз жаргалын мэдрэмжийг яг сүүлд нь яг нэг хэд хоногийн дараанаас орж ирчихсэн юм уу? Тий эхэндээ бол ер нь шокны байдалтай. Тэгдэг бах. Яг ингээд анхны хүүхдээ төлөвлөж исэн үү? Төлөвлөж исэн. Төлөвлөөд 2 жилийн өмнөөс. Тэгэхэд 2 зураас харахад за окей би болцсон юм байна гэж хүлээж авсан уу? Тий угаасаа нөгөө эмчтэр хянуулаад нөгөө наан би чинь 2 жилийн өмнө төлөвлөж байсан гэр би сэтгэл бүх юмаа бэлдэж байгаа штэ. Доор хаяж бөөр ингээл эмгтээчүүд талаа эмчт үзүүлэл бэлж байгаа. Дээрээс нь бас айтайхан хүүхдээ бас гоё тэмээрэн өөрөө ч гэсэн бас гоё баймаар байна. Нэг амар ас ингээд жин нэмэл өөх нэмэл өөрийг алтмааргүй байгаа байхгүй. Тийм болохоор анханаас нь 2 жилийн өмнөөс яг нөгөө бэлдэж агаад тэгэл манай эмч яасан за овуляц явагдаж чинь хүүхээ жирэмсэн болчоо хүрээд ир гэж байна. Шууд тэгсэн тэгэл яахтай нөө төлөвлөгөөний дагуу тэгэл болоод за өдөөд одоо болцсон байх хэвээр гээд тэр чинь 2019 он юм байна штэ. Тэгээ би тэд чинь нөгөө Алта 5 богт явж амар алил цугаал хийсэн байхгүй юу. Тэгээ би хамгийн гол нь жирэмсэн босноо мэдэхгүй зүгээр ингээл амар бартаатай явж байгаа. Өөгт чи програмаар хэдэн цаг ингээл төвсүүлэл яваад байгаа шүү. Би нөө мдээгүй байсан тулдаа ингээл явж байгаа л яг дараа нь аялын дараа гэртээ ирээл үтсэн чи 2 зураас. Тэгэл бүр хамаа төглөө ваа болцсон юм биш тий. Тэг бүр одоо болсны дараа бодонгууд яаж тэр амар аяллыг хийж явж байсан бэ бурхан минь. Тэгээд би аяллахаа бүх эрчүүдтэйгээ хэрэлдээд уйлаа яваад байсан юм бэ штэ. Даавны өршөлт гарсан яваад байсныгаа сүлд мэдчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь 17 онд гэсэн үү? Үгүй 2019 онд хиттэй жирэмслэн анхны жирэмсэлт маань хэдэн онд? 27 настай. 27 тэгээд 28-тай төрсөн юм байна. Тий. Тэгээ яг 27-тай одоо гэхэд болол юу юм бэ? Харьцангуй бас те өөрийгөө хүлээгээд жирэмсэн гэдгийг хүлээж авах чадвартай те за би ингээ ээж болох нэ. 2 жилийн өмнөөс дэвсчээд нь шүү дээ. Суурийн дэвсэл за болно гэж биеэ бэлдээл. За ямар ч байсан би бэлтраа яах вэ гэхээр нөгөө нэг сайхан тултал нэнгэрчээ гэж бодож байсан. Жирэмслэхийнхаа өмнө. За өөхөө нэг нэмлээд аюу сайн хасаад нэнгэрчээ. Тэгээ би бэлтчээ. Тэгээ жирэмслэх хугацаа чинь нэг 10 сар гэл байна штэ. Тэгэнгүүт тэр хугацаанд тэдэн килограмм ерөөхдөө нэмэхэд окей, тэдэн килограмм өөх нэмэхэд окей юм байна гэл. Ерөөхдөө жоохон тооцоотой ер нь л явсан юм аа. Бүр тэгсэн байж. Тэг би бол тэгэж явсан. Яа тэгвэл миний бие амар амархан алдагтал болдог би байхгүй. Маш амархан нэмдэг, маш амархан дааврын алдагтал ордог. Би тэрийг би мэдж байгаа учраас дараа нь би нөө зохгүй. Төрсний дараа би ядахнаа нэг баг зэргийн гутралд ормоор байгаа байхгүй. Өөрийнхөө биеийг толинд харж уйлмааргүй штэ. Анханасаа гайтайхан тэйчих юм бол гайгүй төрөөд өргөжлүүлээ тэр биеэ ингээд аваа явахд гайгүй молоо гэж үтсэн. Тэгэл ясан. Гэтэ бас гайгүй. Тэгэл яг л боцсноор нь болсон. За би бас ингэсэн байхгүй юу?
би бас 27 настайдаа ээж болоод тэгээ мэдээж бас ингээл бэлдсэн ингээл эрүүл ээжээс эрүүл хүүхд төрнө гэл ингээл зөндөө ингээл 27 нас гэдэг чинь бас ингээд юмны наадах цаадахыг ойлгодог болсон тий. За би одоо мэдээж хүүхдтэй их юм бол би эрүүл авах хэрэгтэй гэл ингээл аюу сүрхий байж байгаа юм. Тэгээ би төрчөөд юу гэж утсан гэж өөрийгөө за өстө болоогүй байсан юм байна. Юу ий чи одоо ингээл хүүхдээ яаж жаржлахаа мэдгүй заяа. Ингээл бүр ингээд суугаа байхгүй. Тэгэнгүүт л хулангийн хувьд одоо ингээд хүүхдээ ингээ хараад би ч болчих юм бахтаа гэд ботсон гэж штэ. Тэгэхээр яг эмэгтэй хоёр янзаар өөрийгөө бэлдэх ёстой байдгийн болов гэж би бодоод. Тийм. Миний хувьд бол ингэсэн. Миний төрөлч чинь одоо манай ээж 3 хүүхдээ өөрөөр төрсөн. Манай дүү өөрөөр төрсөн. Тэнгүүд би цаанаасаа өөрөөр төрнө гэж бодож байгаа штэ. Яагаад бол одоо сав суулга юм сайтай байна тий эрүүл байна. Тэнгүүд эмчнэр ч гэсэн хяналтанд байхад чи өөрөөр төрнө гээл. Тэнгүүд би өөрөөр төрнө гээл батсан юм шин. Тэгсэн чинь над нэг тийм нэг одоо гинти юм тохиолдсон байхгүй. Зүгээр гадаа явж байсан чинь усан гинт гарсан байхгүй. Тэгээ манай хүүч аюу юм урт хөлтэй. Тэгээ нөгөө хөндлөн барилалтай байсан. Тэгэнгүүт ус нь одоо ингээ гинт хаагчингууд чинь нөгөө хөдөлгөөний нөгөө бүтэх аюултай. Тэгээ тэгэнгүүт ингэж өөрөөрөө төрнө гэж бодож авсараа байгаад кесарээр төрчихөж байгаа байхгүй. Тэр надад зүгээр юу вэ гэж шокнд орсон. Тэгэл нөгөө өөрөөрөө дуншаад хичээгээд нөгөө боломжгүй тэгэл эмч цаа минь чи өөрөө төрөх юм бол аюултай хүүхэд чинь аюултай хүүхчин бүтэх гээд байна. Дээрээс нь байрлал хөндлөн байралтай нуруу нухсан гэмтэнгээл шууд хагалгааны залт. Тэгэл би чи нөгөө өөрөөрөө л төрнө гэж бодцсон юм чинь гинт хагалгаанд оронгууд шокнд орчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө өвдөжсэн юу байхгүй тэгэл нөгөө хагалгаа чинь гэхдээ бас усалтай бас юу юм бэ штэ. Дараах нөгөө нэг юу чинь процесс нь аягүй хэцүү. Хагалгааны дараах тэр эдгэрэлт юм уу чинь аягүй. Тэгэл би чинь ингээл ойдлоо хараад сэтгэл готраад байгаа байхгүй. Ойдлоо хараад өөрөөр л төрөх байсан штэ. Улаан гэл ингээл те бүтэн жил бараг тэр ботл маань арилааг баха. Хитэн нийтэлтэй байж аваад усан гартсан. Одоо жоо 35 байсан уу? Тэгэхээр манай хүн жоохон дутуу төрсөн. Тийм ээ. Тэгээ яагаад ингэсэн бэ гэсэн чинь би ч өөрөө дутуу төрсөн юм байл шүү дээ. За за. Тэнгүүдүүд яад ээжээ даад мэдхгүй эсвэл хүүхд төрмөрөөсөн цагтаа төрмөрч байсан юм уу? Тэгээж нөгөө өөрийгөө тайвшруулаад тэгээд нэг сонирхолтой юм аав нь болохоор манай хүүг яг л алтан гахаа жилдэл багтааж төрүүлмээр ингэж аюу ярьдаг байсан. Алтан гахаа жилдэл төрөвчмөр байх юм. Тэнгүүд хулган жил яг гарч ирсэн шүү дээ. Тэгээ яг би одоо яг сандаг байхгүй юу? Цагаан сарын өмнөх өдөр төрсөн байхгүй юу? Битүүний өмнөх өдөр. Цагаан сар олчвол жил солигдчихэж штэ тий. Тэгээ яг битүүний өмнөх өдөр нь яг 2 сарын 22-нд яг төрөөл яг алтан гахаа жилийн сүүл өдөр төрсөн. Тэгээ аавтайгаа адилхан бүр орд мартай та бүр тэгээд за аав нь юу н дууцсан байна гэл тэгэл ерөнхийдөө бэлтгэшээгээл аав нь 3 сарх тэгээ хоёул орд нь тийм бай загсны орд. Би 2 сарын 24-нд би болохоор нөгөө хулган жилтэй хоньны ордонд төрөх юм байна гэж бодсон чинь ясан. Гэтэ тэгэл айгуу гой хүлээж аваад би нэг өөрөө нөгөө ойтлолтой юу болонго дараа нь тэр ойдлоо эдгэн гэдэг дээр бас нэлээд юм сэтгэл зүй бас нэг жоохоо яасан. Тэгэл чинь бас анхуутайгаа ээж болж байгаа юм чинь төмс царил штэ. Тэрэн дээр бас бэлтгэлгүй байсан гоо. Мянга бэлдээд яг жинхэнэ хүүхэд гараад ирэнгүүт би яах ёстой юм бол гэж 2 удаа нүрээ дарж сууж уйлж исэн шүү дээ. Би чадахгүй мэн гэд. Тэг манай ч амар уйлахаа. Аав ээж минь хашраас өгөх таахгүй. Амар уйлахаа. Би бүр сандаа ингээ манай ээж хааку манай дүү нөхөр би дөрүлээ ээлжиж балкон дээр 2 цагаар ээлжиж тэрдэг гэсэн тийм амар уйлахаа. Тэгэл би чинь заана тархины даралт маргалт юм болов л эмчд үзүүлэнгүүд зүгээр байна гээл байдаг. Өөрийнх нь тэр темперамент Тэнийг бас ийм өндөр хэрэгцээд хүүхэд гэж байдаг гэдэг. Хай спиричуал хүүхэд. Би номын уншижсэн. Тэгээ бүр сүүл чинь нөгөө тэгэл би ч уйлж байгаа юм чинь тэсгүй юм байна. Би чадахгүй юм байна гэлээ нойргүй амар олон сар яасан. Надад бол бас л айгуу чангал байсан юм дээ. Одоо бол хүмүүс гойлоо хүүхэд. Тэгэл яг тэр үед яг би юу ч бэлдээгүй юм байна. Бийж болох та гэж бодогдснаа. Надад бол яг тэгж бодогдсон. Үнэхээр би nobody юм байна гэдэг мэдрэмжээр нь бол авч байгаа юм чинь. Гэхдээ хүүгээ хараад баярлаа шүү дээ. Тэгээ сүүл рүүгээ манай хүчин нөгөө айгуу сонио Минт Улаанбаатар гэх нэг Минт Улаанбаатарын нэг юм темптэй юм дүсгээс энэ дээр ууддаг. Шөнийн 3 цагт ойлоо босоод ирэнгүүт нөгөө яа тавих уу?
тэг за тэр нөгөө аян тавьтаа гэл тэнгүүд минь Улаанбаатар Ингээл гээл би гэл нөгөө ингээл нүдэн ингээл хоёр харна гээл додг шахаа хараад. Юу тэр луула бай май жоохон гэдэг нөгөө хүүхдийн нэг баг эсэргээрээ тэг би босхгүй ээж нөгөө ийм аяг сонсолцол ярьж байгаа жоохон бэлтгэл хийж өгөө тэгэнгүүт манай хүү тийм аянд баг унтдаг болцсон юм байна да. Яа бодчихсон. Нөгөө хүүхд чинь ингээд ээжийнхаа гизэн дотор байхдаа ээжтэйгээ ингээд бүхэл зүйлийг хамт мэдрээл хамт ингээд өсөж боождаг гэж аахгүй. Тэгэхээр яг нөгөө нэг юм ээжийн нэг тасгалын химнэл энэ төр байсан баг. Тэгээ ээж нь байнга хөгжим сонсол тасгалаа. Тийм аа. Яг өөрийнхөө би ч бас ажиллаа хийжсэн байгаа аахгүй. Одоо бодоход бол нөгөө бэлтгэлчин миний бас ажил. Тэгэл ажиллаа хийж ер нь бол явж байсан. Тэгээ эмчийн хяналтанд бол байнга ерөөсөө байнга. А хэрвээ би одоо тооностой байна эмч хэвтгэвэл шууд хэвтэн штэ. Тэгэл наавал бэлтгэлээ ингээд хийгээ явжий. А гэтээ энэ дээр нэг юм орж ирнэ. Би нөгөө анханасаа олон жил бэлтгэл хийгээд би шүрмэс болчин бүх юма бэлтцсэн байгаа штэ. Тэгэнгүүт жирэмсэн болонгууд яг тэр програмаа хийхдээ ачааллыг 50-60% бууруулж эсвэл огт жингүү ч юм уу те тэгж явж болно. А тэгэхгүй нөгөө нэг огт бэлтгэл хийгээгүй байгаа эмэгтэй хүн жирэмсэн болно штэ. Тэгэнгүүт шууд өөр шинэ нэгэн програм хийж болтгоо. Тэгэх юм бол тэр би чинь нөгөө шинэ юм гэж хүлээж аваад магадгүй нөгөө эрсдэлтэй гэж үздэг. А одоо нөгөө юм юуны болчин шүрмэсийн бэлтгэлийг яриад байна штэ. А магадгүй нөгөө жирэмсэн тохирсон тасгал хөдөлгөөн болох гэх. Тэгээ би болохоор яг л өөрийнхөө юмыг өргөжтүүлээл ачаалан бууруулаад явсан. Тэгээ одоо ингээ ээж болчихж байгаа. Хуланг ингээл анзаарж байхад зан аашийн хувьд ингээд нэг тийм шулуун шудрах ч юм уу тэгж харагдаж байгаа байхгүй. За ээж болсны дараа ер нь эмэгтэй хүн яаж өөрчлөгддөг юм бэ? Одоо чамд яг ийм хүчтэйгээр ийм мэдрэгцэн мэдрэмж байна уу? За би ээж болоод би ийм болчихжээ. Би өмнө нь ийм байгаагүй дээ гэл нэг тийм айгуу зүйлэрсэн. Тий айгуу зүйлэрсэн. Би юун зүйлэрсэн бэ гэвэл би өөртөө ингээд ийм тэнэг өндөр шаардлагатай байсан юм байна. Ийм амар хай. Тэгээ тэрэндээ хүрхгээл зовоод идэг. Ингээл жоохон ингууд чи станараа гэл өөрийгөө ингээд амар өндөр зарчимтай. Тэгвэл ээж болонгод юу тэр зарчим шалаар болж байна. Тэгэнгүүт тэрнээсээ болоод сэтгэл санаа чинь бас дахиад унчиж байгаа байхгүй. Өмнө нь би юм байсан шүү дээ. Тэгсэн чи тэгж болтгүй юм байна. Одоо миний амьдрал дахиад нулаас эхэлж байгаа юм шиг. Тэр өмнөх жирэмсний өмнөх үе бол хамаагүй болчихж байгаа байхгүй. Одоо би төрөөд ээж болцсон гингод цоо шин амьдрал, цоо шин өөр хулан. Би ээжтэй гэх тэгэнгүүт өөртөө тийм өндөр зарчмаа ер нь буулгая. Буулгая. Тэгэхгүй бол чи өөрийгөө идээд ах юм байна. Дотроос идээд ах юм ингээ тэгээд би бүр тэрийг ингээ буулгаад хөхт рүүгээ илүү анхаарлаа хандуулаад хүмүүн л эрүүл байвал за бусд нь яах вэ гэж тэгж хардаг ч юм уу. Тэгээ бас аюу хүчтэй болд юм байна. Нөгөө талаар өөрөө зөвлөрсөн хэрнээ бусад нэг талаараа сэтгэл зүй илүү хүчтэй хүүхдийн төлөө. Тийм болт юм уу? Юмд арай илүү хүлээцтэй болдог ч юм уу те нэг ээж болгоны л нэг үзье яг тэрийг л яг адилхан мэдэрсэн баг. Тийм баг яг нададаас ийм мэдрэмж төрөөд идэв. Ингээл яг ээж басны дараа би өмнө нь амьдрж байгаагүй юм биш үү? Би амьдрдаггүй байсан юм гэж яаж ч бодогдоодсэн. Тэнгүүл ингээ хүүхдээ өсгөөд хүүхдээ ингээд хараад гэртээ байж байхдаа би одоо л амьдрж байгаа юм байна. Тийм байна. Би одоо амьдрж байгаа юм байна гэдэг нэг тийм мэдрэмжийг аваад тэгээд бүр илүү эрт дахиад бүр илүү эрт хүүтэйгээ уулзсан бол гэж аягих боддог байсан нэг хэсэг. Тэгэл амьдрал чинь ийм юм биш дээ. Амьдрах чинь гоё юм байна. Өмнө нь болохоор яг тэг яг ингээл ажил тэгэл гэртээ ирээл ингээл нэг тийм яг ийм нэгэн хэвээ ингээл явдаг байсан бол хүүхд яг үнэн ингээл оронгоор нэрвүүл ажилладаг тий. Тэр амьдралын химнэл нойр хоол гэл тий. Тэр болгоо ингээ юу ч биш болоод яг л тэр хүүхдийн төлөө ингээл бүхнээ зориулж байгаа мөртлөө эргээд ингээ харахаар айгүй аз жаргалтай. Оо би сайхан амьдарч ийн гэж бодоод байгаа байхгүй. Тий, тэр чинь амар хамгийн аз жаргалтай бас мөч байгаа байхгүй. Одоо ингээ эргээд бодонгоо тэр үеих гоё байсан юм. Яжил яг карантинлэгдсэн шүү дээ. Тэгээд би төрөөл байжсэн ч удахгүй 10 сард орон даяар бүгдээрээ та карантинлэгдсэн. Тэгээд тэр бас намайг постпартум депрешн гэж сэтгэл готрлаас жоохон ч ихсэн аварсан болов. Бүгд карантинлэгдсэн. Бүгдээрээ нэг ижилхэн бүгдээрээ гэртээ байгаа болохоор зэрэг над тэр нь амар гоё санагдав. Би нэг ганцаараа л гэртээ бүгд гэртээ байгаа бүгд юм байгаа болохоор
тэр нэрээ бас яг тийч бас таарч мараал тий. Тэгээд нөхөр бас гэрээсээ ажиллаад тэгэнгүүт бас нэг бусад цаг үеэрээ хүүг аваад салхилуулдаг ч юм уу. Тэр үеэс аюу хөр айтаа явтай шүү. Тэгсэн чинь тэр үед эсрэгээрээ ажил хийдэг хүмүүст амар их сэтгэл готролд орсон гэж аахгүй. Тэр нэг юу яадсан шүү дээ. Ингээл хүмүүс ингээл карантинд ороод аюу хэцүү болоод сэтгэл готролд орж ийн гэдгсэн чинь нэг юм мими яваадсахгүй нэг ингээ хүн цай ууцсан өдөр болгон карантинд байдаг ээж байх үед гэсэн юм. Харин би тэрийг шеэр хийж байгаа санагдаж. Тэр бол бидний хувьд бол ингээд ийзээ яваад байгаа байхгүй. Тэгээ зөв зүгээр бүхэл өдөр ийм байдаг байсан учраас карантинд орсон ороогүй бидэнд нэг ялгаа байгаагүй. Надад л яг ялгаатай юм шиг санагдаагүй. Тэгсэн чинь энгийн хүмүүс бол яг сэтгэл готролд орж ингээд баг амиа хорлох тухай бодогдсон ингээд тиймэрхүү юмнууд дараа нь айгүй хэм юм явж исэн. Тэгээ ээжүүдийн нэг даваа тал нь энэ. Гэртээ суугын даваа тал. Яг одоо гэр бүлээрээ бас хамт байгаа болохоор арай дээр те. Гэтэ би бас сүүлд бас нөхрөөс ч залгасан шүү. Компьютерээр бараг сүүлд тоглоод ам хаяа нөгөө бас тоглоно шүү дээ. Тоглонгоо давхар ажлыг тоглоод байгаа юм уу? Яаж бэлтгэлээ хийлээ. Тэгээд жоо явангууд нь жоо амс гэж сүүл рүүгээ жоохон нэг тэгсэн. Гэтэ гуруулаа байхдаа илүү гоё байсан. Тэг энэ угаасаа ойлгомжтой тий. За тэгээд ээж болсны дараа одоо хамгийн тод санагдаж байгаа тийм юу байна вэ? Тэг хөвгөлтэй ч юм уу тий. Йоо би тэгэхэд яг хүүхдэд тэгсэн штэ. Тэгж баларсан ч юм уу тий. Одоо шууд бодогдчихсэн гэвэл түрээд удаагүй нөгөө гэртээ ирсэн байгаа штэ. Тэг би нөгөө хүүхийнхаа чихвийн солиорчсэн. Чихвийн солиол байжсэн чинь манай хүү яг нүүрлөө амраа. Тэг нөгөө жоох ингэ шингэн ингээд нөгөө гүгч ингээ бааж таг нөгөө сүгээ онгууд нөгөө шингэн тэгч цацраа аваа. Тэгээд би ингэж басна. Тэгээд бараг ийдсэн шүү дээ бодсон. Окей. Very good. Тэгээд дахиад юу болоод өнгөргөө гэж байна. Дараа тэгээд ганцаараа хөтлөө инээжсэн. Тэгэхээр ер нь ингээд ээж болчгоороо хүүхдийн бааж байгаа баасыг харах, шээхийг харах, хихрүүлэх тэр юмнууд нь айгуу гоё. Гоё. Тэр чин баг happiness би нус хараад баярлж байна. Баас хараад баярлаад байгаа байхгүй юу? Йоо ашгүйдээ гээд. Тэгэл нэг 2 3 хоног байхгүй байн гоц чин сандарчж байгаа юм чин. За яач өдөр болгон баадаг хөвгт чи яач юу гэл те. Тэгэл нөгөө нэг юм гиснийхэн хий гар. Манай хөвгч гисний дүүрэнд нэр айгуу ихтэйсэн. Баян гээд үрчдэг. Тэгээд үлээс айгуу хэцүү. Тэгэл нөгөө хийг нь гаргана. Тэгэл нөгөө өсрөө нөгөө хийг нь гаргадаг нэг юм хийдэж штэ. Тийм юм баян хийдэг байснаа санаад байна шүү. Гэтэ одоо ингээ хүүхд 5 хүрсэн манай. Тэнгүүд мартчихдгийм биш бас. Тэр нэг нялх үеийнхэн тэр юу би юу гэдэг вэ яадаг байлаа. Амар хүлдэг байсныг санаж байна. Би өөрөө бас давхар диско үйл хямарч үлдэг байснаа санаад байна. Тэргэл санаад байгаа байхгүй юу. Тэгээ одоо болохоор зэрэг айгуу бас л хөрхөө штэ. Тэгэхээр тэр every moment яг тэр нэг момент болгоныг л алдахгүй гоё ингээл мэдрээл яваад байна. Одоо болохоор найлын ганц болохоор яг л нялх юм шиг л санагдаад байна. Тий. Ингээл жоохнороо л байгаа юм шиг тий. Тий жоохнороо л байгаа юм шиг. Яг тэгдэг бах. Надад бас тэгж ажиглагдсан байхгүй юу? Айлын ганц хүүхэд 2 болон 3 хүүхэдтэй айлын хүүхдүүдийн эцэг эхийн харилцаа аяг өөр байдаг юм байна. Айлын ганц болохоор яалчгүй тэр чиг жоохон том болсон ч жоохон харагдал тий. Минь ганц юм байгаа ингээл. Тэгвэл айлын ингээл манай гэр бүл болохоор тэгж ажиглаж байгаа. Миний хүү чинь дөнгөж 6 настай байхгүй юу гэн. Жоохон гар марын дараагаар нэг бамбайсан жоохон юм. Тэнгүүд л чинь ах байгаад энэ тэнд чинь. Тэгээ дүү нь болохоор илүү ингээд жижигхэн, илүү нялх харагдаад. Тэгээ нөгөө мөн хүүхд чинь хүссэн үсээгүүл ах харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр нөхөр бүтээрийг ярьж байхдаа хоёлаа энэ манай хүү ганцаараа байсан бол одоо өстой хумсынхан чинь юм гизэнд явж байгаа та. Харин тийм. Одоо бас дүүг нь бодох нэг миний хувьд асар том ажил байна. Энэ бол баг олимпиад оролцохоос илүү юу тэр мэр ээж хүний хувьд асар том ажил واخгүй юу. Тэгэл ер нь бас тэлцтэй л явж шээ. Одоо 5 хүрчлээ. Тэгвэл хүмүүс ойр одоо нэг цай цагаан сараар за асуух асуулт нь мэдж байгаа. Болно гэгээ яваад байгаа. Подкастын ерөнхий ивент тэтгэгчээр Sovzat компани цаа шинхэн 3 төрлийн жимсний амттай амьд йогурт Provita хамтран ажиллаж байна. За яг миний одоо гартаа барьсан байгаа нь манго болон тортой. Хамсч үзье бүгдээрээ. Нэг тийм зөөлхөн амттай.
Тэгээ хамгийн таалагдсан жимснүүд маань дотроо бүхлээрээ байгаа болохоор хүүхдүүд аягүй сонирхож идэх юм байна. Тэр хүүхдүүдтэй авч өгвөл бас гоё юм байна. Powered by Provita yogurt. Бас нэг өөр шалтгаан бит хоёр эхнэх дээр амар алуулсан байхгүй. Амар гаширсан байхгүй. Хүүхд нөгөө нэг ээжигээ 50 майлгаал унтуулаад тэгэл 50 хүүхд чинь тэгмээд дахиад нэг төрчтэй юм уу гэж бас бодд юм байна. Тэнгүүд нөгөө манай өвч нь аав ээжигээ хоёулын ингэ гаширгаа хийцэн байхгүй юу. Гэх хилэн цаг аав бараг тэрэл нөгөө яг ингээд нөгөө бааны ус онгойлгодог штэ. Тэгээд ингээд доош нь яваад тэр нөгөө усын чимээнд унтдаг. Нэг бол нөгөө тоос орогч асаагаад тэр нэг тийм сонин чимээ. White noise гэдэг. White noise. Тэгээд бид нар чинь нөгөө ерөн жоохон ингээд нөгөө хоёулаа ингээд тэлтэрсэн хүмүүс болохгүйд хоёр дахь өгөөд яа. Жаахан тийм яхаа. Ингээд ерөн жоохон нэг тийм байхгүй юу. Тэгээ одоо яхаа төлөвлөн бас л яг анхны хүүхдэд төлөвлөсөн шиг бас л яг төлөвлөнө. Сэтгэл зүйн хувьд одоо ер нь ямар вэ? Одоо гол нь ээж өөрөө бэлтгэдэг байх хэрэгтэй шүү дээ. Нөхөр мянга хүсгэн тэр чухал биш байхгүй юу? Чиний хүсэж гин үг гэж нас сонирмш. Би өөрөө бэлэн байна уу? Би өөрөө хүсэж гин тэр хамгийн чухал байгаа. Тэнгүүд одоо юу бодож эхэлж гин тий. 2 жилийн өмнөөс одоо төлөвлөж эхлэн гэхэр чинь би ерөнхийдөө одооноос би сэтгэлээ бэлдээл баг багаар бөөрөө үзүүлээл эмэгтэйчүүд юу ямар байна? Эрүүл саруулын хүүхдэл төрүүлнэ шүү дээ. Одоо ялангуяа манайх одоо Монголын нөхцөл байдал орчинд эрүүл хөвгт тийж төрүүлнэ гэдэг чинь өөр амар асуудалтай болчиход байгаа байхгүй. Эрүүл ээж мянга эрүүл байгаа хүүхд яаж төрөх юм бэ бас мэдэхгүй байна. Тэгэхээр тэр бас айгүй том санаа зовж байгаа асуудал байна. Яг үнэ. Яаж би хамгийн сайн ингээд нэг эрүүл юм хүүхдэд төрүүлэх үү? Тэгэхээр ээж эрүүл байх хэрэгтэй. Тэгэл бүхэл юм бодож байна. Толгойд айгүй юм бодож байна. Юу за ойрхон төрчий гэдэг. Яг нэг талаараа ойрхон төрөх ингээд зэрэг өсч чинь те ингээл яг дажгүйч гэсэн хамгийн чухал нь ээж шийдвэр ээжийн сэтгэл зүй бас их чухал. Ээж өөрөө бэлэн байх хэрэгтэй. Тэгэхгүй бэлэн биш болоод төрчих юм бол дараа нь бэлэн биш сэтгэл зүйтэй төрчгөр тэр юу чинь дахиад нөгөө постпартум төрсний дараах сэтгэл готрол нэмэрлэл байх юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр би өөрөө бэлэн ер нь аль хүүхд хол байна уу ойрхон байна уу тухайн гэр бүлийн өөрийнх нь бас онцлог гэж бас байна. Тийм яг үнэн тий. Өөртөө ярилцаад шийдээд юу нэрээ сайн нөгөө хэлжсэн шүү дээ нөгөө эхний хүүхд нь ингээл уйлдгүй болвол дараагийнхаа төрий. Тийм тэр чин тухайн гэр бүлийн онцлог байна. Аав ээж нь хоорондоо ярилцаал окей бол тэгэл окей төрчихөж байгаа байхгүй. Тэгэхгүй тэгэл бид нар нөгөө одоо хоёр дахь нь төрүүлээч гэж шууд нөгөө дур мэдсний заагаад байдаг шүү дээ. Тийм биш гэр бүл болго өөрсдөө гэсэн онцлогтой хувь хүмүүс бас байна. Ажил хийж байгаа ажил төрөл нь өөр байна тий. Тэгэхээр тэр болгоны харгалзан үзэл эцсийн дүндээ тэгэл төрүүлэх нь би өөрөө өсгөх нь ч гэсэн бид нар тий хөхөөлөх нь бид. Тийм тэгэл бас ард нь манай ээж мэд нь харж байгаа. Тэгэнгүүт чинь яг хамааралтай хүмүүстэйгээ ярилцаал за окей гэл төрүүлэхэд яг төрүүлэх нь бол гарцаг бол байгаа л та. Яг тэгэж хэлсэн чи би бас идэгсэн байхгүй ингээд манай хүү бас уйлдгүү. Тэгэл уйлахгүй айгүй 50 ингээл өдрий чинь бараг 24 цагийн бараг 20 минут ч мунтаал байхаар ингээл за төрчигээ төрдөг байхгүй. Охиноо төрүүлээл хэвээр алуулсан. Манай охин бас яг унтдаг. Бүр яг үнэхээр их уйлдаг. Тэр чинь бүр арга барддаг юм байлээ шүү дээ. Тэгэхээр нөө ээж айгүй ядраад байгаа байхгүй юу? Тэгээ манай ээж хэлсэн би өөрөө айгүй уйлах байсан юм байлээ шүү дээ. Чи би тэгээ яг ингэсэн карма. Ээж карма. Чи одоо надад ямар байсныг одоо яг өөрөө мэдэр чинь. Тэгээ би ямар байлаа гингууд намайг ярьдаггүй хулаас амар байлгаа. Тэгээ би чинь дутуу төрсөн дээрээс нь тархины даргалтай байсан юм шиг байгаа ээж л гэж яриад байдаг. Дутуу төрсөн дээрээс нь үнэхээр байлах байсан. Ээжийг би бас зовоосон юм шиг байна. Тэгсэн чинь би өөрөө одоо яг яаж байгаа байхгүй. Тэгмэд яг ээжийн зовлон мэдэрч штэ. Тэр үед би ээжигээ илүү ойлгосон, ээжигээ илүү хайрламар санагдчихж байгаа байхгүй бас. Яг үнэ. Эсвэл одоо ээжийнхэн тэр үг дөрөөд юм мэдгүй. Тиймэрхүү бас байдсан мэл. За тэгээд би болохоор ингэж бодож байгаа хуланг харьцангуй эрүүл хооллолттой тий. Ингээд ийм хүн хүүхдээ хооллохдоо ч бас ямар нэгэн асуудал тулгардаггүй байхаа гэд бодож исэн байхгүй. Тэгээ бас сүүлд нэг харсан чинь ногоо иддэггүй гэд тий. Тэр хүүхдээ хооллох нь яаж би өөрөө амар за эрүүл хооллон заяа. Яг өөр дээр хүүхд дээрээ тулахаар яг л юм байна. Би уулын гитсэнд нь ахт нь маш их брокколи, салмон, үх юм ба. Ногоо бүх юм л өгч байгаа шүү дээ. Тэгэл нөгөө гитсэндээ эцүүгт чинь нөгөө төрөнгөт л яг тэр хоолол юу нэг идэх дуртай гэл номноос ингээл 9 шидийн юмнаас ингээл уншиж байгаа шүү дээ. Тэгсэн чинь бүр шал эсэргээрээ.
амар пики байгаа байхгүй. Хоол идэж өгдөг. За. Бараг хоол идэхгүй хөхт илүү гоё харагдаад байгаа байхгүй. Идэхгүй хөхч өгсөн шүү дээ идэхгүй. Тэгээ яг нөгөө нэг осолдохгүй яг нөгөө сүүгээрээ хүлдэг сүү сайтай яг тослог шар сүү гаргадаг байсан тултаа л бамбаасан. Одоо болохоор зэрэг ерөөхдөө бас голноо ингээ ботсон чинь аав нь тийм хөхтэйсэн. Бас уу. Аав цэцэрлэгт байхдаа ч юм уу нөгөө манай хадам ээж ярьдیں۔ Чин санаа ингээд нөгөө кермагаараа дүүрэн ингээд үхрээ мах ингээд идэхгүй ингээд кермалаад байгаа. Цэцэрлэгээс ороод ирэнгүүт ингээд мах гарч ирсэн. Мах идэхгүй. Тэгмүүд манай хүү дээр яг тэр нь илэрсэн юм мэдэхгүй. Би тэр мөрөд аавгаад өрсөн гэж хэлмээр байна. Гэтэ ерөнхийдөө бол одоо үхрээ мах идвэл миний хөө болчонтой болно. Аав шиг болчонтой болно гэдэг. Ингээд манай очоо аав шиг болчонтой болно гэдэг үхрээ мах ингээд жоохон ажиллуулж иддэг ч юм аргалж одоо өгч шээ. Толгой бол үнэн гашлаад яг үндэ. Тэгэл нөгөө одооний хүмүүс чинь нэг тийм нагт магт дээр нэг иддэг шүү дээ. Ер нь нагт магт идэнэ. Тэгвэл нөгөө би гэрийн аргаар нагт ихтэй дундуур нөгөө нэг дахианы мах шиг адилхан өнгөтэй ингээл нөгөө мөг зөг. Энэ цагаан мөг зөг ингээл юучгүй миксертэй л аргалж өгдөг ч юм уу. Ер нь бол тиймэрхүү байдлаар айгуу хаас. Одоо болохоор зэрэгтлэхгүйгээр нь юм ойлгодог болсон болохоор учруулж хэлээд миний хөө анги юм бол аав шиг болчонтой болно. Харж байна уу тэр аав нь поз яриад зогсож тэр хүүхэд ингээл хөөрөл тэ чи ингээд үхрийн мах идэл болчонтой болно гэж аавгаа гэж аав нь болчгоороо хаалга. Ваа гэл за нэг халбагч гэл халбагтад ваа одоо чи болчонтой болсонгууд манай чинь хүүхэд ингээд аа тэгж харуулж өгч штэ. Тэгэл битээр идэнгүүт ёо хай фай. Үнэн. Гэтэ хүүхд тоол идэггүй байх. Тэгээ томроод одоо гайгүй болно. Одоо яг тусан гайгуулах. Одоо нэг ногоо идүүлдэг болчмаар байна. Тэгээ яг нэг жимс ногооны жүүс мүс жоохон хийж нэг өгнө. Тэгэл ерөнхийдөө эсвэл нөгөө талаар бас зарим хүмүүс надад яг ингэжсэн нөгөө эсэргээрээ нөгөө огт идээгүй юм аа нэхэд одоо үрч идээд байгаа юм шүү. Өшөөгөө бодох юм. Ээж нь бол ингээл дан ногоо энтер идээлсэн чинь тэгсэн. Тэнгүүд нөгөө одоо эсэргээрээ штэ ер нь бол эсэргээрээ. Тэнгүүд яг тусдаа яг нөгөө хүүхдийн хоол зууч юм чинь тусдаа байгаа. Тэгэхээр зэрэг яг хүүхдтэй холбоотой хоол зуу яг тийм юм яг тэр мэрэгжлийн хүнээс нь л манай дүр нь асуугаараа би тэр тал дээр өөрөө ч одоо толгой гашлагаар л явж байгаа. Гэтэ ингээл ээж нартай ингээд ярилцаал сууж хахад юм болгон хоёр талтай байх юм. Одоо ингээл хоолоо иддэггүй хүүхэд гэл байж байгаа штэ. Тэнгүүл эсэргээрээ за нэг сайн иддэг хүүхэд байна. За тэнгүүл сайн иддэг хүүхдэд ямар асуудал гарч ийн гэж сүүлийн үед ийм асуудал анзаарагдаад нэгс чинь хотоод сунталт. Айгуу сайн сахар тийм одоо чихрийн шижин чинь эрт болчиход байгаа байхгүй. Тэгээл нөгөө нэг ээжүүд нэг ингээ хүүхдүүд ингээд аяглаад өгсөн хоолоо идчихэр нэг сэтгэл амардаг шүү дээ. За цадчлаа гээл те. Тэгсэн чинь уучлаарай тэр бас буруу гинэ. Яасан гэсэн чинь би яг тэгдэгээс ахгүй хоёр хүүхдээ ингээл за энэ аяг хоолоо идчихэнгүүт л ингээл сэтгэл дүүрэл те. За хүүхдийн гидслүү эсвэл болоо гэл. Тэгсэн чинь хүүхэд өөрийнхөө нөгөө хим хэмжээг мэдгүй их хооллосноос болоод сүүлийн үед одоо нөгөө хотоод сонолттой хүүхдүүд айгүй хэмлэгт онцлогдож байна гэдгийг би сонсоод тэрнээс гадна нөгөө нойр булчирхаан айгүй ажиллаад байгаа. Эдэнгүүд нөгөө одоо ялангуяа үлэн байгаа үед нь breakfast те үлэн байгаа үед нь идж байгаа тэр ихний хоол нь сахар ихтэй байх юм бол нөгөө нойр булчирхаас нөгөө тэр инсулин гэдэг байгаа даавар нь багаас навь ялгаад байгаа байхгүй. Тэгээд тэр чинь инсулин чинь өөрөө нөгөө цуснах сахар хэмжээ докторжуулдаг. Бас өөхийг хоригдлуулдаг дааврууд энийг. Тэгэнгүүт нөгөө тийм асуудлууд нь гарч ирнэ. Тэгээд хит баг насн дээрээ хит их өөхийн эсийг хоригдлуулад нөгөө тэр нь дүүрээд эхлэнгүүт би чинь шинэ эсүүдийг үйлдвэрлэхээс өөр аргагүй болж байгаа байхгүй. Тэгээд нөгөө BCT нөгөө баг наснда хэрвээ хитрээд ингээд явчих юм балансаа алдчих юм бол бас тийм эрсдэлтэй. Тэгэнгүүт дараа нь яг ингээд томорсныхаа дараа нөгөө хассан ч гэсэн тэр нөгөө маш их хэмжээний өөх эсийг алид үйлдвэрлэсэн байхгүй би энэ. Тэгээд чи эс хийдэж устж бол алга болохгүй шүү дээ. Тэнгүү тэр эс нь бол байгаад байна. Өөх эс нь. Тэгэхээр зэрэг бид нар баг дээр нь яг баланстай л холбоотой. Магадгүй нөгөө хит их obesity юу тал руугаа маш их тархалтай ч юм уу. Тэр нь эрүүл мэндэд нь нөлөөлөх үс болоод бас асуудалтай байна. А нөгөөдөр огт хоол идэхгүй бүр ингээд турчих юм бол нөгөө булчин шүмс бүх юмаа алдаж аль талдаа эрүүл мэндэ алдаад байгаа хгүй. Тэгээ голоор нь яг тийм голоор миний нэг баримтлагдаг ганцхан зарчим байгаа гэдэг. Ер нь хүүхдчээ бид нар бүгдээр адилхан. Өглөн хотоодн дээр сахарлаг хүнсийг л юусан хамгийн түрүүнд тавьж болохгүй. Тэгэхэл юм бол цусндаа сахар хэмжээ фүн гэл өснө. Тэгээ би нөгөө даавартайгаа дандаа ярьдаг. Тэнгүүд нөгөө миний хүч нь боб борцог талах ер нь тэгэнгүүт
За минийх энийг идмээр энэ тий. Тэгэхээр эхлээд чинийгаа эцчих гээд арай жоох өндөг өгчдөг байхгүй. Уургалаг хоол хүнсийг хамгийн их хэлж ходоодонд нь дэвсэж өгөөд ногоо уураг. За яг манай уу болохоор ногоо иддэг болохоор зэрэг ядахнаа би өндөг. За минийх эхлээд энийг авчих. Тэгээд дараа нь энийг авчих. Тэгэхээр эхлээд нөгөө ходоодын зөв юмар нь дэвсэж өгөөд тэгээ араас нь одоо жоохон чихэрлэг юм өглөөхөд тусан зах сахар жоохон доктортой байдаг байхгүй. Ядаж тэрийг бодож яхав тэгж өгнө. Тэгэхгүй болохоор нөгөө хамгийн ихний идэлтэн дээр шууд сериал идэл тий. Заав сахар биш л тий гол нь нөгөө идж байгаа хүнс маань цуснах сахар хэмжээгт чинь савлуулдаг хүнс идчих юм бол нөгөө тэр өдөржингөө яа магадгүй хүүхдс ч гэсэн нөлөөлнө. Сахар удаангууд нэг хайпер болчихсон шүү дээ. Тий. Ядаж тэрийг унтах цаг мөн болж чадах чинь ингээл тий. Тий. Тэгэл ядахнаа усын байнга өгөө дээ. Тий. Окей. Тий. Би одоо тэгжэл одоо бодож байна. Нөгөө өөрийнхөө өндөө мэдж байгаа маа ядчихлгүйгээ тэгж яаж байгаа байхгүй. Подкастын ерөнхий ивент тэтгэгчээр гүн эмтэлтэй өсөн зориулагдсан Ичками брэнд бидэнтэй хамтран ажиллаж байна. Хэрвээ таны ус будаг болон хийм физикийн гаралтай гэмтэлтэй бол энэхүү бүтээгдэхүүнийг авч хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. Үүнээс гадна таны усны өнгийг маш гоёор сэргээгээ зогсохгүй ургамлын гаралтай учраас үсээ угаасны дараа ямар нэгэн хуурайших болон хатуурах мэдрэмжийг төрүүлэхгүй. Дээрээс нь сакура цэцгийн зөөлөн үнэртэй болохоор үнэрэнд мэдрэх хүмүүс ч гэсэн хэрэглэх боломжтой. За тэгээ хулан маань болохоор юу яасан? 23 онд, 24 онд 2 уран бүтээлд орсон. Улаан явар гээд уран сахны кинонд тоглосон тий. Тэгээд айгуу тийм натурд удаан хугацаагаар гэрээсээ хоол, хүүхдээсээ, нөхрөөсөө хоол ингээд явсан шүү дээ. Энэ хугацаанд одоо нөгөө хүүхдийн за аав ч юм уу, ээж ч юм уу ингээ харсан багтаа. Энэ хугацаанд одоо яг хүүхдтэй ойлгуулах талаас нь юу гэж ойлгуулж ирсэн бэ? Хүүхдтэй юу? Хүүхд нь одоо 3-тай байсан. Тийм 3-тай. Тэгээ би яг 90 очин аягүй байдаг гэсэн л та. Тэгэл арыг маань тэгэл нөхөр ээж хоёр маань л ер нь авч байгаа шүү дээ. Ялангуяа ээж илүү яаж аав. Тэгэл яг хүүхдтэйгээ бол за ээж нь ингээд явчаад ирээ ээж нь одоо ингээд ажилтай байна. Ажлаа ингээд хийчихэд ирнэ гэлтэнгүү. Манай уу гас гайгүй. Харсангуу нөө эмээтэйгээ илүү тассан байсан болохоор гайгүй. Хоёр имэн тий ингээл хоёр имэн ээлжилж аваал ингээл тэгэнгүүт нөгөө би натурт явсан ч гэсэн буцаад бас ирээд зурггүй өдрүүд дээрээ хүүтэйгээ өнгөрөөгөл. Хүнд асуудал бол жоохон бага л байсан юм байна. Арай агуу бас азар ингээ ээж минь хардаг тий ингээл ар талтай байсан болохоор арай нэг хэрвээ тийм биш бол юу кино чаашаач кино минь тоглоо юу яриад тийм даа би тий штэ. Би өөрөө кинонд тоглуулж чаа арын албаныханаас асуун гэр бүлийн хурал хийж байгаа шүү дээ. Тэгээ тэрний ачаар 2 сайхан уран бүтээл тоглоод ингээд гараад иж байгаа. Одоо тэгэнгүүт нөхөртөө баярлаа, ээжтэй баярлаа. Тий. Тэгээд одоо би ингэж бодоод байгаа байхгүй. За ингээд уран бүтээлд орохоор явхад за эмэгтэйчүүд бол ингээд явхад ирчүүд за харьцангуй ингээд ойлгоол ингээд явуулдаг байхаа гэж би бодож байгаа. Эмэгтэй хүмүүс чинь бид айгүй их тийм төвчээртэй, хүлээцтэй гэж би эмэгтэйчүүдийг боддог байхгүй. За тэгвэл эрэгтэй хүмүүс бас тэр тал дээрээ жоохон муу юм шиг тий ингээл эмэгтэй юм байж хүүхдээ харсангүй ч юм уу тий ингээл хүүхдээ хараал байж явах хэвээр юм шиг ингээд үзэл бол Монголд бол байдаг ажиглагддаг тий эмэгтэй хүнс хүн гэртээ ингээ хүүхдээ хараа суух хэвээр гэрийн ажлаа хийх хэвээр ч юм уу тийм юм ажиглагддаг. Тойрын хувьд бол танаа хүн яаж хүлээж авсан? Харин улаан явар дээр бол бүр харин эсэргээр амар тэмцсэн байхгүй юу. Одоо нөгөө цогтой жүжигчин цогтой нөгөө манай хүнтэй яриад тэгэнгүүт ийм санал ирлээ. Чи тоглох хэрэгтэй юм шиг надад санагдаж ингээд шууд хэлсэн байхгүй юу. Тэгээ манай хүн илүү шууд дэмжээл тэртэл дээр илүү нээлттэй ер нь бол байдаг. Ярилцаал аль нь манай хүн тэртэл дээр илүү гоё дэмждэг юм уу? Илүү нээлттэй үзэл бодолтой. Тим тулдаа ингээд дэмжээл ингээд явуулж байгаа шүү дээ. Тэгээ харин тэр саналыг бол чи тоглох хэрэгтэй юм байна гэдгийг санаа харин надад тэгж хэлж ярилцж байгаа юм за явъя гэж шийдэжсэн. Тэгээ хамт очиж найруулагчтай продюсинг компани эзэмштэй нь уулзаал. Тэр бас гоё яхаа. Тийм. Чи одоо ямар нэг тийм гоё мэдрэмжийг авах бах. Тийм ард ингээд итгээд явуулаад ингээд дэмжиж гин. Тийм тэрэн дээр харцангуй бас гайгүй штэ. За тэгэхээр юу яа бүр ингээд хулангийн яг хэдэн оноос те яг юм эрүүл амьдралын хэв маяг шилжээд хэдэн оноос яагаад анх ингээд фитнесээр хичээл эхэлсэн гэдг нь аюу сонирхолтой санагдаад байгаа байхгүй. Анханасаа эсвэл бол бүр анханасаа л ингээд байсан юм уу?
анханасаа байна гэж бол хэлж байхгүй л те. Гэтэ би бол нэлээд эрт ихсэн л ихсэн ер нь 16 тагаас юм уу 10 жилд байхасаа л ер нь одоо санахад нэг өглөө 5 цагт ингээл талбай тойрол гүйдэг байсан. Тухайн үед чинь би бас сургуулиас гадуурх юм активитийн үйл ажиллагаанд аявуух нэг тэмцээн оролдоонд аявуух ордог. Хүүхдийн ордны загварын дугууланд ороод тэг ингээл тэмцээн оролдоонд аявуух ордог байсан юм байна. Тэгээ нөгөө загварын дугуулан чинь өөрөө нөгөө алхаа гişгээс гадна ерөөдөө нөгөө би бэлтрийн тэг би нэг багшаасаа намайг хулан тоорох хэрэгтэй гэдэг нэг мессеж авах авчихсан байхгүй юу. Одоо чинь тухайн чинь шилмэл загварч юм яжсэн байна. Тэгэл нөгөө Купалихтэй нэг алхаал явангууд жин хас гэдэг анхны тийм мессежийг би авчихсан. Тэгээд би гайхчихсан байхгүй юу. Торон гэж та яг юу гэсэн үг юм бол 16 таг торон гэж бас байдаг юм бах та гэж гайхчихсан байхгүй юу. За яаж торох юм бол би болон загвар мөр байна те би бас тэнцээ оролдоонд оролцсоноор байна. Тэгэл нэг юм леди гэж нэг төв байдаг гэсэн манай гэрээ хажууд леди. Тийм леди төвгээ байдаг гэсэн те. Тэнд чинь анх арабикаар хичээлж эхлэв. Тэгэл ерөнхийдөө нэг тийм юу тавигдсан яг эхлэл нь бол 10 жил тахтай л арабикаар хичээллээ. Тэг ер нь бол турах хүсэлтэй. Турах ёстой юм ингээ ботцчлаа шүү дээ тэглээ. Тэгээд ингээд янз бүрийн хийж эхэлж байгаа байхгүй ингээл тэгжээж би тэмцээн оролдоонд оролцох юм байна, өрсөлдөх юм байна. Тэгэл нөгөө ледид ороод залуу ной татгтай тэгэл тэгэнгүүт чинь тэмцээн оролдоонд оролцоод юу явж байгаа байхгүй. Тэрнтэй ингэж холбогдож юу дасгал хөдөлгөөн гэдэг юм орж ирсэн юм байна хамгийн анх. Тэгээ нөгөө талаар бас тэр бодол маань намайг нэг жоохон insecure гэдэг нэг юм бас жоохон юу штэ. Турхай левел гоё. Тэ туруулал чи гоё юм байна. Таргалчих юм бол чи муухай юм байна. Таргалчих юм бол би багшд үнэлэхдэггүй юм байна гэдэг бодлыг бас авцсан байгаа байхгүй. Одоо ингээ бодох нэ. Турал би ер нь яхаа байна. Угаасаа загварын ертөнд чинь одоо тухайн чинь тийм л байна шүү дээ. Би одоо магадгүй өөрөө ямар байсан гэдэггүй шүү дээ. Тэгээ тийм мессежийг аваад ер нь бол тасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй байл арабикээр хичээлж ер нь хэлсэн байгаа байхгүй. Тэгэл яг 10 жилээ төгсөөл Америк яваал. Тэгэхэд аль хэдийн ингээд суудсан байгаа шүү. Тэгэл 17 8-таагаас эхлээл бэлтгэл хийж эхлээл. Тэгээ яваал нөгөө гүнзгийрээд нөгөө орох тусмаа энэ чинь зөвхөн турхын төлөө би ингээд бэлтгэл хийгээд байх юм бол өөрийгөө алдаад байсан. Эсрэгээр ингээд бас чи нэмэн штэ чинь. Зарим үед одоо Америк явж 10 кг нэмж байгаа байхгүй юу? Тэгмүүд бас шоконд орно. Тэгмүүд турхын тулд би бэлтгэл хийгээд яваад байна штэ чинь жоохоохон. Тэгээ сэтгэл санааны бас аягүй хэцүү байдал бас орж байсан. Тэгэл хоолоосоо эхэлж байгаа байхгүй юу? Учир нөө мэдхгүй хоолоосоо бэлтгэлээ. Тэгэл яаж ч жаагаал турчна. Тэгэхэд л нөгөө нэг юм дутуу сэтгэл санааны эрүүл мэнд алдсан. Охин яваад байсан байгаа байхгүй. Тэгээд би чинь зүгээр ч нэг ингээд байж байгаа л бэлтгэлсэн орж байгаа юм чинь амар юм болж байгаа ч ч ялангуяа яг өсвөр насны тийм аав гэдэг чинь. Тийм байна. Тийм сони сэтгэл зүйн асуудал болж байгаа байхгүй. Тэгээд би тэр үед юу мэдэрчээсэн бэ гэвэл хоосойгоо бэлтгэл яам би турчих юм байна. Тэгээ нэг том асуудал надад гарч ирсэн. Тоож 17 настай байсан юм аа. Буцаагаад амар хийдэн. За энэ одоо юу болоод байна те? Амар өлссөн, буцаал хоолоо хийдэн. Тэгсэн чинь энэ өөрөө ингээд одоо ингээ харангуй сэтгэл зүйн эмгэг байгаа байхгүй юу? Eating disorderтэй болсон байгаа байхгүй юу? Хөтлөө юм мэднэ. Тэгснэ гинт тэрнээсээ амар буруутай мэдрэмж авангутлаа. Эргээд хоолоо сойгоолж зарим нь бөөлжөд гаргадаг болчихсон. Наад болчих болохоор бүр severe юм. Нөгөө булимия, анорексия гэдэг binge eating гэдэг нөгөө eating disorder чинь сэтгэл зүйтэй илүү холбоотой болж байгаа. Зүгээр нэг дасгал хоол биш. Энэ ард нь нөгөө өөрийгөө харж байгаа үнцг. Өөрийгөө дутуу үнэлээд байна шүү дээ. Туранхай баймаар чи яа үцэг гоч амар бүтүүн байна гэл. Тэгээд ингэ хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр би eating disorderтэй байсан байгаа байхгүй юу? Тийм тэгээд дараа нь эргээд энийгээ ойлгонготлаа. За одоо би энийг яаж ухрах вэ? Би нэг юм чөтгөрийн тойрогт орсон байснаа мэдэхгүй. Ийм чи тойрог байхгүй сайкл. Хөтлөө хоолоо сойж бэлтгэл хийн. Тэгээ дараа нь бахан идэнэ. Тэгээд маш их буруутай мэдрэмж орж ирнэ. Өөрийгөө үзий ятгах мэдрэмж орж ирнэ. Тэгснэ би болохоор тэгж нөгөө яахгүй шууд дахиад хоолоосаа дахиад бэлтгэл хийн. Тэгээд сүүл рүү ятрах шүү дээ.
ядар амар ядарч байгаа байхгүй. Тэгээ ийм нэг сайклаасаа гарч өгч чаддгүй. Тэгээ үр дүн ер нь бага мэдэгдэв. Үгүй үр дүн явах тэ тэгэл нөгөө турхаа үед ингээл турчиж байгаа. Тэгээ би ч тийхээр нэмчихэж байгаа. Тэгээ над дээрээс баланс авахгүй штэ. Турхаар амар тур, нэмхээр амар нэмнэ. Тэр дунд сэтгэл санаа амар юм савлгаатай байгаа байхгүй. Тэгээд нөгөө ерөнхийдөө би эрүүл биш юм гэдгийг мэдэрчээсэн байхгүй тухайд. Тэгээ сүүлд нэг гаднаасаа л гоё харагч байвал дотроо ер нь ямар байх юм даа. Тэгээ жоох охин биш үү? Дөнгөж нөгөө 20 21-тэй. Тийш тийм. Тэгэхээр нөгөө гаднаа гой сайхан харагдаад энийгээ явж байгаа гэсэн тэр хүн дотор нь юу болж байгааг бид мэдэхгүй байхгүй. Ялангуяа эмгтээчүүд. Эмгтээ хүн ч өөрөө нөгөө гоо зөө хөрхөн сайхан гой байх нь тэр байгалийн юм. Тэгмүүд ийм асуудал аюух гарч ирнэ. Тийм ээ би сая энийг ингээд сонссон чинь бас подкастыг үзээд сууж байгаа ээжүүд хэрвээ өсвөр насны охинтой ээжүүд байх юм бол нөгөө ээж нь хажууд нь ингээл би тарган байна, би турмаар байна гэд ингээд хилээд тахаар тэр өсвөр насны охин хүүхэд цаанаасаа туранхаа би гэдэг чинь гоё зүйл байдгийм байж тээ. Тий. Гэдгийг ингээд бүр кодлоод авчдаг гинэ. Тэгэл яг ээжийнхаа замналаар би турмаар байна гэл том болохоор насан турширээ би турмаар байна, ингмээр байна гэд тэгээ өөртөө итгэлгүй болох ингээ явцад нь үүсдэг гэж хэлээ. Тэр яг би сая саналаа. Одоо ингээд би holistic health coach-оор сураад ирэнгүүт яг ойлгож байгаа байхгүй юу? Сэтгэл санааны эрүүл мэнд, дааврын эрүүл мэнд чинь ямар чухал юм бэ? Би гол нь энэ амар хоёр том заагийг л голд нь авчирмаар байгаа байхгүй юу? Бүр ядраад байна штэ. За хасахын үед бол хинч хасаад турчнаа. Тэгээ гол нь нөгөө буцаагаад хан мөргөлт амар байхгүй юу? Тэгээ яг би мах сэтгэл санаа чинь биетэйгээ яг энд байж би чинь доктортой. Тэгээ би доктортой жин дээрээ удаан хугацаанд байх юм бол сэтгэл санаа чинь доктортой байна. Тэгээ би энэ дээр өөрөө маш их алдаа хийсэн юм баггүй. Одоо алдхан цаашаа тэгвэл алдаанд суралцсан шүү дээ. Тэгээд одоо хараа ер нь бол одоо л гэдэг шиг тийм. Эцээстэй одоо л нэг юм ухаарч яг ойлгож би мах одоо ингэ мэдэрчээж. Тэгээ одоо би өөртөө адилхан ээжүүдтэй бүсгэж үзтээ иймэрхүү мэдрэмж авч байгаа бол ер нь тийм лоон чи ганцаараа биш шүү. Тэгээд даван туулаад болох одоо энэ дээр нь л тусламаар байна. Тийм байна. Тэгэхээр миний хувийн үүднээс би иймийг туулаад явсан. Eating disorderтэй байлаа. Тийм байна. Гаднаасаа харахад одоо ингээд сошиалаар харахад нэг л их одоо торонхай ингээд юм гой хөөхөн. Тэгэхэд цаанаа яг үндэ ингээд амар ядарсан өөрийн үгүй ятсан ч юм уу. Асуудалтай л байсан байна. Байсан байхгүй. Тэгэхээр магадгүй ээжүүд үзэж байгаа ээжүүд бол ийм ээжүүд байгаа. Тэгээд ингээд бас eating disorderтэй гэд байсан гэдгээ гарган гэд чинь өөрөө хүн болгонд тэгж ярихгүй л те. Яагаад бол энэ ичгэртэр embarrassing санагддаг байхгүй юу? Ичдэг байхгүй юу? Энэ бол би ялангуяа тэр өсвөр насны явд ялангуяа одоо тэр bulimia, anorexia гэдэг хүмүүс чинь ярихгүй шүү дээ. Дотроо атгалаж идэх байхгүй. Тэгэхээр би энийг л аягүй сайн хэлмээр байна ээжүүдтэй тэр юу гэхлээр та одоо энэ подкастыг үзэж ойлгоод авчлаа тий би ингээд яг ийм асуудалтай байгаа юм байна гэд тэр асуудлыг битгий өсвөр насны охиндоо ч юм уу дөнгөж өсөж байгаа хүүхэдтэй өвлүүлээрэй гэж би хэлмээр байна. Яг одоо ойлгоод мэдээд авсан бол хүн өөрийгөө хайрлах ёстой. Чиний ингээд энэ би дахин давтагдчихгүй. Тэгээ чи энэ биеийг яаж журлаж болно гэдгийг гоё тайлбарлаж өгдөг байсан. Тэгээ нөгөө зөв өнцгөөс нь сэтгэл санаа чинь хамгийн түрүүнд байх ёстой. Эхлээд хүн бид нар өөрийгөө хайлтгаж нь алдаа эндэгдэлтэйг хүлээж авах юм байна. Тэгээд ингээд ойлгочоор хүн өөрийгөө өөр бусдад харьцуулаад байдгүй юм байна л да. Сэтгэл санаа доктортой штэ. Тэгээд энэ одоо хандлага өөрийгөө нэг юм хандлага бий болчихно. Энэ дээрээ одоо би өөртөө ажиллах байхгүй. Одоо би өөрийнхөө хувьд одоо хамгийн бест төлбөр дээр очих юм бол хүн өөртөөгөө л ажиллана. Тэгэхгүй болохоор зэрэг чи өөрийгөө хайрлах хэрэгтэй бас хитрхи бас сул тавьчихна. Нөгөө бид нар чи юмны дандаа хар цагаан байдлаараа авах гэдэг байхгүй. Нэг хар бол хар, тэр нэг цаг бол цагаан. Тэгэхээр бидний гол дээрээ баймаар штэ. Тэгэхээр нөгөө шахын үед шахан те бэлтгэлийн зөв ирүүлэн гой бие галбартай баймаар байна. Гэхдээ нөгөө талаагаар хитэрч болохгүй. Тэгээ яг нэг ингээл баланс эдийн баланс харуулах бас аяг хэцүү юу. Тэгээ амьдралд чинь нөгөө нэг тунгийн энийг олохын тулд би одоо нэг бараг амьдралынхаа бараг бүтэн бараг 10 хэдэн жилийн өнгөрөөж байна. Тэгэхээр бид нар бол болоочгүй аа мэд. Судалж байгаа хүн юм байгаа чи бид нар бол бүр түүх юм ахаараад байж байгаа. Сэтгэл санаа заавал сэтгэл санаа ч өөрөө дааврахгүй. Тэгээд сүүлд нөгөө нэг ингэсэн штэ.
хоёул дөрөнд ярилцж хахад даавраар ингээд суралцаад тэгээ яг ингээд мэрэгжлийн хүн гэдгийг ингээд болсон гэдгийгсэн. Тэгэхээр би яг энэ тал дээр бас маш гоё зүйлүүдийг асуумаар байна. Одоо түрүүн бас ярилцж хахад ингээд өөрөө даавраа удирдах сурчих юм бол тий дааврын тухай ойлголтоо авчих юм бол нөхөртөөгөө маргалдах ч гэсэн ингээд бас өөр болно. Нөхөртөө өөрийгөө илүү арай өөр өнцгөр ойлгуулж чаддаг болно гэдгийгсэн. Тэр надад амар сонирхолтой байна. Тэгэхээр бид нар яг ингээд даавар гэж юу нь яг юу юм? Дааврыг бид нар яаж зохицуулах ёстой юм? Наа чи аюу том сэтгэлтэй. Энүүгээр зогсохгүй те миний нөө сургалтаараа яг ороод байгаа байхгүй юу? Одоо энэ дундаас ганцхан нарийн сэдвийн л барьж авсан юм нь сарын тэмдэгтэй холбоотой. Гоор бид эмгтээчүүд бидний дааврууд өсөж буурж байна. Даавар бидний ер нь удирдах байгаа байхгүй юу? Ер нь бол даавар л ялгаж иж бид нар тэгтээ тэр бүх дааврын гол их үсрэн дандаа өмчин тархинаас нөлөөтэй. Гол одоо тэр удирдах, хянах тэр бүх юм чинь өмчин тархи удирдана. Тэгэхээр одоо ингээд хөөгөө бодон бүх юм дандаа энд эхэлтэй байгаа байхгүй юу? Бодлоос баг амар хэм эхэллээ. Бүх юм дандаа бодлоос эхэлтэй. Тэгэл сэтгэл зүйн үерүүл мэд чинь тэрнтэй холбоотой жоохон савлцуул юм стрессэнд аварч ялгарчаад байна. Тэгэнгүүт нөгөө энийг айгуу сайн бид нэр удирдах тайван байх. Тэгэл нойр энэ стресс гэдэг юмыг сайн зохицуул гэдэг нь тэр чин цаана тэр дааврууд нь амар үйл ажиллагаа хийж байна. Тэр дааврууд ялгахын тулд өмчин тархинаас мэдээлэл аавна. Тэгэхээр нөгөө эндээ бид нэр ингээл ийм байх юм бол дааварч чадлаа. Ингээл байж байгаа. Одоо нөгөө төрсний дараа ингээл нөгөө одоо харьцангуй ээжүүд мэддэг болсон. Хүмүүс ч мэддэг болсон. За төрсний дараа ингээд эмэгтэй хүн дааврын өөрчлөлтөнд орноо, сэтгэл зүйн гутралд орноо гэл. Тэгэхээр даавар өөрчлөгдөд байгаа болохоор бид нар гутраад байна. Сэтгэл зүйн гутралд ороод байна уу? Бас холбоотой байж болно. Тэр нөгөө бие физиологийн бас онцлог байгаа даа байхгүй юу? Ээж дөнгөж төрөнгөт чинь бие махбод автоматар дүнжин тархинаас пролактин даавар ялгаруулж шүү дээ. Сүүн гарч шүү дээ. Тэгэнгүүт бас бусад дааврууд нь одоо сарын мөчлөг явуулдаг дааврууд нь бас дарангуулагдана тий. Тэр чинь нөгөө тэр бие чинь амар ухаантай бурхан амар ухаантай заяа. Ингээд тэр дунд ялгарч байгаа үед нөгөө бидний хасах боломжгүй байгаа үе гэдэг чинь бие механизм өөрийгөө дандаа хамгаалах процесс явагдаад байна шүү дээ. Тэгээд тэрийг бид нар хүлээн зөвшөөрөх. Тэгэхээр нөгөө даавар ялгарлаад тэрэндээ бид нар нөгөө уусаж сурах хэрэгтэй байгаа байхгүй юу? Эсэргүүцэж ингэж явах биш. Одоо дарангуйлж удирдах гэхээс илүүтэйгээр энэ даавар маань ялгарч би тэгвэл ингэх хэрэгтэй ингээд даавартаа уусаж, даавраа сонсож тэр тухайн дааврын юу яг хүсээд байгаа гэдгийг л өгөөд ах хэрэгтэй юм шиг байгаа. Тэгжээж бид нэр уусаж явна. Одоо уусаж ингэж явж ээж сэтгэл санаа маань яг нэг усны долгион шиг долгион дугаал ингэж бодоод ш. Эхлээ хүн бол ерөнхийдөө өөр ахгүй юу? Эхлээ эмэгтэй хүмүүс энэ дээрээ өөр бодлооч дааврууд гэдэг нь. Бид нар чинь нөгөө сарын мөчлөг ер нь олон эмэгтэй даавар өсөж буурж байна. Тэр үеэлзэл мөчлөгийн дунд бид нар зарим үед нь тогтун тайван байх хэрэгтэй, зарим үед нь өөрийгөө шахах хэрэгтэй. Эрэгтэй хүн болохоор зэрэг ерөнхийдөө 24 цагийн циклаар амьдардаг болохоор яг тэрүүгээрээ л явчих чинь гэсэн үг. Бидний чинь 24-өөс гадна дотоод тэр нэг юм байна. Сарын тэр мөчлөг. Тэгэхээр тэр нь бид нар ингээл яваад байх юм бол бас алдагдaltaх гэдэг байгаа байхгүй. Бас уу. Тэр хаяа буурна юм. Ястаа яг л ингэж байгаа гэсэн үг. Тийм үү. Би ч бүр ингээл явна. Харин тэгэнгүүт нөгөө сэтгэл санаа гайгүй юм шиг ирнэ дараа нөгөө би физиолог дээр асуудал үүсэх боломжтой л та. Тэгээ би нөхөртэй юу хэлдэг гэвэл би яг энэ үе дээрээ шулмын юу хэлдэг штэ. Тэгэл нөгөө нөхөртэй баараг гэсэн өөдөлтөө даавар хичээл. Даавар хичээл бараг орсон байна одоо бодонгод. Тэгэнгүүт манай за нөгөөч одоо шулмын үе дээр ярьж байгаа юм байна. Тэгэнгүүт би ингээ хөргөж байгаа голоо харангууд миний дуртай амьнуудыг дуртай юм гэхээс илүүтэйгээр нөгөө яг blueberry жимс миний дуртай жимс гэнүүд. Тэгээ яг тэр үе дээрээ намайг тайвшруулах тийм төрлийн цаймаа аваад тавьчихдаг. Тэгэнгүүт энэ жижиг үйлдэл би ингээ гэд ямар хөөрхөн юм бэ гэж бодсож байгаа байхгүй юу. Миний яг тэр нэг юм шулмын үеийг энжил үеийг болгоод өгч байгаа байхгүй юу. Тэгмэд нөхөр тэрүүхэн тэрийг ойлгоод ийм үйлдэл гаргах одоо тэр нэг хандлага нь сэтгэл нь над шууд мэдрэгдээд тэрнээсээ илүү ингээ хайр ундраад тэгэнгүүт тэр нэг жижигхэн юмнаас л одоо битэрийн харилцаа ингээс сэргээд байна штэ. Харилцаа маань тогтвортой байгаа байхгүй. Магадгүй эсэргээрээ одоо би шулмын үе дээр чи ч одоо яац ингээл хэрүүл өсөл ингээл эхлэн штэ. Тэгээ бас өөрөө яацнаа ч мэдгүй байхгүй биднэрт байгаа тий. Тэгэхээр нөгөөдөө хэлж чадахгүй яацнаа. Тэгэхээр зэрэг бид нар гол нь өөрсдөө энийг ойлгож иж дараа нь яагаад байгаа хүнд хэлнэ штэ. Тэгмүү тэр хүн маань ойлгочих юм бол энэ үеийг гоё явж
тусч болно. Тэгэхээр нөгөө бидний сарын мөчлөг зүгээр л нэг юм ирдэг тусдаг биш байгаа байхгүй. Бид нэр энэ мөчлөгийн дундаа дотроо амьдарч байвал болно. Их зүгээр юм байлээ. Би одоо хэрэгжүүлээд 2 жил болж байна. Учрыг олох гэж. Мэдсэн шүү дээ. Тэгвэл хэрэгжүүлж үзэн гэж чинь бас шал өөр левел юм байгаа байхгүй. Тэгээд баг 1 жил алж онол явсараа одоо л нэг 2 жилийн ар дээр за ер нь нэлээсэн ойлгоод. Одоо гэхдээ эн чинь бас өөрчлөгдөн шүү дээ. 5 жилийн дараах дахиад өөрчлөгдөн. Би бүр сая ингэж бодлоо шүү. Ийм юм биш. Одоо ингээд фитнесээр хичээллээд за тэгээ даавар судалж байна гэдэг чинь л эмэгтэй хүн өөрийгөө л ухаад байна гэсэн үг үстэй те. Би одоо би ямар бие хүн юм бэ? Эмэгтэй хүний онцлог юу юм бэ гэлтэй. Тэнгүүл бүр нэг юм бяцлагсан юм шиг мэдрэмж авах уу? Ойлгоод ирэхээр ойлгоод ирэхээр ямар ч хэсэг ийм мэдрэмж ам заяа. Ойр төрсөн сармагчин шиг юм байхгүй. Ойр төрсөн сармагч юм ойлгомжгүй байна гэж чинь өөрөө амар ахгүй. За яагаад байгаа мэдгүй, яагаад мэдгүй, учир шалтгаан болохгүй болж аим шигтэй штэ. Ядчил би яагаад байгаагаа мэдчихэд байна. Одоо би мэдээж бохомдсон шүү дээ. Чинь одоо би нэг мэдчил нэг төгс төгөлдрийн туйл болчиход байгаа юм биш. Адилхан ялгаагүй гараад нэгэнтэйгээ стресстэй явна. Гэхдээ шалтгаанаа мэдчихэв. Яг тасгаа мэдээд байна. Тэгээ одоо энэ дээрээ ажиллах юм бол өөрийгөө тасаа яваад ойлгох чинь. Энийг л ойлгочих их зүгээр байдаг. Тэгэхгүй болохоор ингээл нөгөө нэг яах нь учир мэддэггүй яваад байвал тэгэл тэр чигээрээ юм. Одоо ингэ сүүлийн үед нэг юм байгаад байгаа байхгүй. Ингээл би төрсний дараа хямралтай байгаа гэл. Яг яагаад байгаагаа мэдгүй бэжж бас нэг тийм хэсэг бүлэг хүмүүс ажиглагтаад байна. Ингээл уурлал, уцаарлал, хөртөөж уурлал тий. Тэгээд нөгөө нэг нийгэм бас харьцангуй яг баярлууштай тал нь ингээд эмэгтэй хүмүүс арай зөөлөн болж ирж байна тий. За энэ мөчин чааваас ингээд сарын мөчлөгтэй шүү. За хөөрхийн эн чин төрсний дараа ингээд гутарч тгий шүү гэд тий. Ингээ ойлгож нийгэм баг баг. Тэнгүүд л ээжүүд бид нар тэгдэг гэдгээ мэдээд байгаа мөртлөө яагаад тэгдэг юм бэ гэдгээ мэдгүй одоо ингээл уурлаалстаа нэрэ нөгөө мөн фрижээс таалж байгаа л тийм. Харин тийм эмэгтэй үд чи өөрөө ойлгомжгүй үнэ эрчүүдийн дижээс чи төмөн үнэ. Тэгээ угаасаа энэ одоо би ингээд сайн сурлаа штэ. Тэгээ судалгаа ингээд уншингууд ер нь бол ихэнх одоо тэр юун дандаа эрэгтэй хүний бие физиологи дээр хийсэн судалгаанууд хэлсэн юм байна. Яг эмэгтэй хүний судалгаа хийсэн. Тэр амар комплекс амар хэцүү угаас. Одоо л ерөнхийдөө нөгөө эмэгтэйчүүд гэдэг юм чи өөр гэдэг юм биш үү? Бид нэр одоо илүү энэ эмэгтэй хүний даавар гэж өөр гэдэг юм байна гэд илүү ойлгож одоо л эхэлж байгаа. Мэдээлэл судалгаанууд илүү ер нь л явагдаж байгаа. Тийм ээ. Тэгэхээр хол маань одоо ингээ яг эмэгтэй хүнийг ингээд дотоод тал руу гэсэн үг шүү дээ. Дотор тал руу нүнгийгөө судлаад ингээ явж байгаагийн хувьд би юм давуу талтай гэж харж байна. Юу вэ гэхлээр гэр бүлийн асуудалт. За хос хоёрын амьдралд асуудал зөндөө гарна шүү дээ. Тэр маргааныг ингээд ингийн биш дээ гэд нэг юм гаргалгааг ингээд нөхөртөө хийлж өгөх юм уу? Эсвэл ингээд арай нэг өөр өнцгөөс энэ ингэсэн байгаа болохоор тэгж юм байна. За миний даавар тэгсэн байгаа болохоор би одоо нөхрөө за чи жоохон холдчихдгоо би яг одоо ингэмээр байна гэдэг ч юм уу те. Тиймэрхүү маш сайн мэддэг байх. Тэгэхээр гэр бүлийн асуудал нь арай бага гарч ийн үү? Тийм бас харцангуй нөлөөлнө. Тийм нөлөөлнө. Ер нь бол би одоо харангууд гэр бүлийн харилцаа, дасгал сургуулалт, одоо энэ карьер санхүү гэл энэ дөрвөн зүйл байгаа. Spirituality гэдэг энэ өөр ихтгэл өмчлөл. Энэ дөрвөн чинь бидний хамгийн чухал анхдагч болохгүй. Хоол гэж ярьдаг. Ерөнхийдөө бол одоо миний сурсан дээр амар дамжи орохгүй ч гэсэн бидний энерги байх болж байдаг. Тэгэхээр энэ хамгийн түрүүнд алдагдах юм бол би юун дээр таван дээр ирүүлээ хоол хийж чадахгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд л энэ асуудлуудаа дандаа зэгцэлж явах хэрэгтэй. Тэгэнгүүт гэр бүл асуудалтай битэрийн харилцаа нэг сонирн байвал шууд л шийдэхийг хүсдэг. Ерөнхийдөө ярилцах. Гэтэ зарим хүмүүс хосоод ингээл ярилцаад байдаг гинэд нэгний ойлгохгүй штэ. Гол нь ойлгож нөгөө нэгнийхээ оронд одоо нөгөө хөлөө готлонд нь хийж бодчих ойлгож ярилцах чинь бас өөр байгаа байхгүй. Уул нь ярилцлагаа ирнэ гол нь үр дүнд эцсийн дүнд ойлгохгүй өнгөрчих юм бол тэгэл асуудал шийдэгдэхгүй л өнгөрөөд байгаа юм л та. Миний хувьд бас нөхрөө ойлгохгүй байгаа үстүндээ гарна штэ. Би чинь тийм ч бас амар ааштай юм биш байхгүй. Ер нь бол бас л амар энэ сэтгэл хөдлөлтэй. Ийм тэрийг өөр ингээ барьж чаддаг болохоос ш ингээл сул тавих юм бол би чинь бас амар эвгүй бодгаа бариад өгдөг бодлоо. Тэгэхээр бараг танаа ууралдаг байгаа.
Манай хүн чинь манай хүн чинь бас зөвлөн даваа тал нь бас нөгөө аливаа ярилцсан сууй гэдэг тал дээр нээлттэй байдаг талдаа ер нь бол яаж байгаа. Тэгэхээр ярилцах нь аягүй чухал байхгүй. Би бас ярилцаж асуудлаа шийдэж санаа амардаг. Би яг шийдээд нэг юм гаргаж ижил миний санаа амарна. Тэгжиж дараа миний сэтгэл санаа хөө гэдэг мэдрэмж авангуутлаа. За одоо бэлтгэлээ хоолоо идэх гэхэд айтах болж байгаа. Тэнд нэг асуудал тэгсэхгүй байгаад байвал би яа ингээл уумарч ирсэн санагдал. Ярилцлагатай уумарч ирсэн санагдал. Ингээл нэг кек ингээл болохгүй юм мэдмэ санагдал. Тэгж сэтгэл санааны навч ийм юм байна. Тэгэл зөндөө хүмүүсээс би тэгж сонсож байна. Ингээ хосын ингээ харилцааны ингээд сайхан харилцааны хамгийн гол чухал зүйл бол ярилцах гэл тэгж аахгүй. Тэгэл мэдээж ярилцдаг л байх хосоод үүний хажуугаар надад зүгээр ингэ санагдаад байгаа. Эр нөхрийнхээ хажууд яг л өөрийнхоороо л байж чаддаг гэр бүлийг би эрүүл гэж хараад байгаа. Яагаад вэ гэхлээр ингээд нэг юм за одоо тэгвэл тэгчих юм болоо да. За ингээ хэлчих юм бол тэгчих юм болоо. За би нэг өнөөдөр нэг юм найзуудтайгаа гарчмаар байдаг. Тэгэхээр манай нөхөр дургуй за ингээл өөрийгөө ингээл хорьсон тийм эмэгтэй хүн тийм харилцааг би эрүүл бос гэж хараад байгаа байхгүй. Тэгээ танаа гэр бүлийн хувьд бол би хулан айгүй өөрийнхөөрөө тийм яг өөрийнхөө амьдарч ийн гэж хараад байхгүй. Үзэл бодлон чөлөөтэй ингээл саагах үедээ саагаал тийм байлгаж чадж байгаа тэр цаад хүн бас чухал байгаад байна шүү дээ. Тэгэхээр та хоёрын хувьд гэр бүлийн харилцаан дээр яг хамгийн гол юу чухалж илтээ. Юу хамгийн нэгдүгээрт ингээ байгаад чи ингээ гоё өөрөөрөө байгаад байгаа юм. Нөхөр нь ингээ яаж чамаа ингээ гоё өөрөөр нь байлгаж чадаад байгаа юм. Миний байгаа байдлыг хайрладаг байгаа байхгүй юу? Алдаа дутагдaltaй хүлээн зөвшөөрөөд хайрладаг. Тэр л ер нь чухал юм шиг байна. Буруутахгүйгээр хайрладаг юм байна. Тийм. Одоо яг өөрөөрөө би яг байж би чинь бас чинь миний сэтгэл санааны эрүүл мэндтэй байнга өөрийгөө хянаад байнга юм байгаад байгаа юм бол өөрийгөө идэв штэ чинь нэг л өдөр хан мөргөн битүүд нь тэгэхээр өөрөөр чинь байгаа тэрийг нөхөр нь хүлээж аваад ойлгодог тэгэл баясаал ингэдэг бол тэгэл тэр чинь тэгэл хаппи болчихж байгаа байхгүй. Ингээл бодоход гэр бүлийн харилцаанд буулт хийх үедээ буулт хийдэг те хүлээн зөвшөөрөх үедээ хүлээн зөвшөөрдөг. Тэгээд нэгнийхээ саналыг сонсох үедээ сонсдог. Ийм гэр бүлүүд бас харьцангуй доктортой байгаад байгаа мó да гэж би ажиглаад идэв. Тэгээ эцсийн дүндээ хоёулаа хоорондоо ойлголцож ийм л байхгүй бол тэгэл нэг юм зааг гараалаа штэ. Хар мөргүй штэ. Гүү штэ. Тийм штэ тий. Тэр хоорондын өөрсдөө эцсийн дүндээ өөрсдөө л ойлголцоод бат бөх харилцаа авч явж байгаа л гадны юм амар орж ирж штэ. Амар орж ирж штэ. Тэрх бах. Чи хэцүү байлгана амар хэцүү надаас хэцүү үед амар хэцүүдэг. Тэгээ нөгөө яг танаа гэр бүлийг ярилцж байгаа юм чинь танаа гэр бүлийн хувьд гэх юм бол яг бас нэг олны нүдэн дээр ингээ байгаад байгаа учраас тий. Low key баймаар байвч ингээл ялчгүй чинь тий. Гэхдээ энэ донд яг би өөрийнхөө сэтгэл санааг яаж атахыг эрүүл авчихгүй л нөгөө өөрөө бэлтгэлээ хийгээл хоолойгаал ингээл хамгийн гол нь харилцаа маань окей байна. Гэр бүл бат бөх байхад л ерөөхдөө окей л доо. Хоёрын хувьд хүүхдийнхаа хүмүүжил дээр тогтсон арга барил байна уу? Одоо ер нь хүүхдээ яаж хүмүүжүүлвэл одоо болох юм? Хоёрт нэг юм баримталдаг ч юм уу, зарчим гэж байгаа юм. За бас л нөгөө анх удаага л ээж болж байгаа шүү дээ. Алдаа юм гэдэг юм бас зөндөө байна. Гэхдээ бид хоёр ингэж ярьдیں۔ Яаж муудалцсан хажууд нь муудалцахгүй. Хэрвээ хүүхдээ одоо жишээлбэл миний хөө ингэж болохгүй шүү дээ гэхэд одоо нэг нь нөгөөхөө чи яага хөх загнаад байгаа ингээл нөгөө аав ээж нүдэн дээр нь төрчлөөд шүү дээ. Тэгхгүйгээр тийм минийхөө ээж нь уралдсан зүг байхгүй юу? Аав нь уралдсан зүг байхгүй юу? Чи сая ийм алдаа гарсан тэгэхээр болохгүйгээр яг иймэрхүү үед аав ээж хоёулаа нэг үзэл бодолтой байж байгаа. Тэгхгүй болохоор нөгөө хүүхдийн хажууд чи миний үг загналаа чи инглигээ хоорондоо туршилмал хүүхд тэрэн дээр нөгөө аюу конфьюз болчдөг юм аа. Ойлгомжгүй. Ээж намайг өмөр чинь аав ингэчлэг готлаа би аавтай муудлаа гэл. Муу юм шиг болоо. Тийм тэгэнгүүт нөгөө яг загнахаар бол те хоёулаа л эцэг их хоёр хоёулаа нэг үзэл бодолтой байж байгаад тайлбарлаж ингэж яана. Учирлаа. Тэгэнгүүт одоо аав нь хүүхдээ ингээл сургамж өгөөл
загинж тэгэнгүүт нь би гооч очиад чи хүү загнаас байгаа гэж уулзаад өгөөг юм бас болохгүй юм байна. Энийг би бас нэг сэтгэл зүйч нарын бас нэг подкаст чи бас нэг юм дээр сонсчихсан. Тэрэн дээр бас алдаа хийчихсэн байхгүй да би. Чи загнуул би л загнана. Чи загнахгүй би л загнана. Би хийж болохоор би л загнана. Хоорондоо хэвлэжсэн байхгүй. Тэгэнгүүт сүүл нөгөө болохгүй юм байна гэдгийг манай хүн олж ирээд хамраа болтгүй юм байна. Энд дээр чи алдаа хийсэн байх шүү. Болохгүй юм байна. Тэгээ ер нь бол нэг иймэрхүү юм бас байна тийм байна тий. Аав ээжүүд нэг чигт харж ээж тэр хүүхдийг хүмүүжүүлэх гэдэг шүү дээ. Тэрэн дээр тэр нэг солонгос нэвтрүүлэг нэр үзчихсэн юм байна. Тэрийг манай ээж аливаа энийг үзээдэгтэй чи гэж над руу явуулсан байхгүй. Чи энэ дээр жоохон алдаа хийгээд байт юм биш үү гэд над руу явуулангууд хүүхдтэйгээ харьцахдаа одоо ингээд буруутгах байгаа үед нь аав ээж нар нэг үзэл бодолтой ерөөдөө байна. Учралч хэлэхтэй ч юм уу. Яг үндэ би бас яг энийг уншижсэн байхгүй. Тэгэд миний яг одоо яг засч чадахгүй байгаа зам бол тэр байхгүй. Би ингээд манай хөө ингээл хүүгээ ингээл загинж магндах байхгүй. Би хүүгийнхаа ингээд нүдийг харахаар ингээд айгүй хэцүү байдаг холонгод би шууд чи яагаад сая хүү зүгээр л инглээ штий. Гэлдээ манай нөхөр бас яг ингээл хоёлаа нэг зүг рүү харах хэвээр чи ингээд энэ тэгээд ингээд тэр би зөндөө их мэддэг мөртлөө хэрэгжүүлж чаддггүй миний нэг асуудал яг энэ байна. Ээжүүд яг жоохон тэгдэг баха. Яг тухайн үедээ ячаа дараа нөгөө хоёулаа тусдаа чи ийм үед ингэсэн тэгсэн гэл яг хоорондоо ярилцал тэр чиний буруу байсан шүү, миний буруу байсан шүү. За дараагийн удаа хүүгийн хаажууд ингэхгүй тэхгүй. Гэл тэгэл яриад зохицуулчихсан шүү дээ. Асуудалтай. Тэгэхээр бас нэг энийг би бас хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ээжүүдээс хэрэгжүүлээрэй. За тэгээд юу танаа гэр бүл бол тэ хулан гэж хүн бол одоо яг фитнес, эрүүл амьдралын хэв маягтай гэдгээрээ одоо илүү хүмүүст танигдсан. Тэгэхээр ээжүүдэд маань тэ төрсний дараа ээжүүд эргэж бие олохдоо яарах ёстой юм уу? Эсвэл ингээд ажуухан байж 6 сараасаа ингээд буцаад дасгал хөдөлгөөнд орох ёстой юм уу? Ер нь энгийн хөнгөн дасгал ч юм уу төрснийхаа дараа хийх ёстой юм уу гэдгийг би ямар ч ээжүүдтэй зориулаад асуучих гэж байна. Тэгээ маш чухал асуулт байна. Одоо би ингэж хараад байгаа. Тухайн ээж маань өөрөөр төрсөн үү? Хагалгаар төрсөн үү гэж бас хоёр их хуваачаад байна л да. Өөрөөр төрсэн ээжүүд маань төрсний дараа ерөөхдөө би энэ нөгөө нэг айгүй хурдан хугацаанд буцаад нөгөө хөндлөлтдөг юм шиг байгаа тийм. Тэгэнгүүт хэрвээ ээж өөрөө эрч хүчтэй яг гайгүй байгаад сүү арцсан энэ байгаа сэтгэл санаа гайгүй байх юм бол ер нь 3 сарын дараанаас 2-3 сарын дараанаас тасгал хөдөлгөөнд орж болно. Кесараар хэрвээ төрсөн бол заавал дотор үед идэх ёстой. Тэр нь болохоор илүү урт удаан хугацаанд. Урт удаан биш. 6 сар заашгүй болно. 6 сар болоод дотор үед л бүрэн одоо идгэрсэн байна уу гэдгээ заавал харна. Гэхдээ би бол ер нь баг ой төгчээж ер нь тасгал руу жоохон ер нь орж исэн. Бас дотор ойдлоо задлжуул яах вэ гэж бодоод. За нэг юм хоёр юм байна те. Би яасан мэлээ гэдэг ботгоно. Хоёрдугаарт болохоор дасгал хөдөлгөөн шууд амар өсөрч орж болохгүй. Хамгийн ихэнд нөгөө ээжийн тэр хэвлий над гадна талын хэвлэл биш. Тэр дотор цөм булчин гэж байдаг. Корсет хэлбэртэй ингээд бидний корсет хэлбэр барьж яадаг. Бидний нуруу эд эрэхтнийг ингээд бүрхжээдэг тэр юм нь суларчдаг байхгүй юу ингээд тэгэгдсэн байгаа штэ. Энийг буцаагаад ингээд чангалах хэрэгтэй. Тэгэхээр заавалшгүй төрсний дараах цөм булчингийн хэвлийн цөм булчингийн дасгалуудыг хийж нөгөө амьсгалаар амьсгаа гаргахтаа гэж хэвлэгээ чангалдаг. Ийм нарийн одоо яг тэрэнд зориулсан дасгалууд байдаг байхгүй. Тэр дасгалыг бол ер нь төрсний дараа шууд хийгч болно. Тэр миний яг харж ирсэн нэг чиний нөгөө нэг заагаад ирсэн нэг дасгалаас ингээд хэвлэгээ бүр ингээд татгшаага бүр ингээд амар сайн ингээд сороод бүр ингээд амьсгаагаа түгжээд тэр буцаа гаргана гэсэн. Тэр бас байна. Бас өөр яг янз бүрийн дасгалууд бол байгаа. Хэрвээ яг юу хэ мэдэхгүй бол YouTube дээр бол дүүрэн тийм бичлэгүүд бас байдгийн. Яг transverse abs тэгээ postpartum одоо хэвлийг чангалах дасгал. Тэгэхгүй болохоор нөгөө магадгүй булчингуу нь одоо хоёр зааг үүссэн байх юм бол одоо яг энэ 2-3 хурууны одоо булчин зааг үүсмэл заашгүй тэр хоёр нь нийлүүлэх дасгалуудыг хийж ийж за тэгээд нөгөө буцаад рутин руугаа баг уусч орно гэсэн. Тэгэхээр тэр дасгалыг бол би ерөөхдөө өдөр болгон л баг нэлээд удаа хийж агаад баг ачаалаа нэмсээр юм байгаад. Тэр хүүхдний бор хоолнд оронгод нэг арайг болдсон шүү дээ. Тэгэнгүүт яг нөгөө суулт мулттай дасгалуудаа хийгээл уусаад ерөөхдөө орчихно. Тэгээ бас энэ чинээгээрээ нөгөө хувийн зохион байгуулалт сайтай. Тэгээд яг нөгөө булчин ингээд томорхоор үгүйс амар өвдөд идэг шүү дээ. Тэр өвдөлтийг даах тийм чадвартай болоод байна уу?
сэтгэлийн амарлаг хат маттай болоод байна гэж би болохоор чадахгүй байгаа байхгүй ингээл болчин өвдөөл ингээл би булраал ирвэлээ би ингэж завж яхаар зүгээр мөрөөрөлээ чи үгүй шүү дээ би бол улам боловсруулах дуртай хүн чинь дасчт юм билээ гэхдээ булчин чинь нөгөө нэг яг ажиллаад нөгөө юу задарч байгаа байхгүй булчныхын юу одоо нөгөө молекулууд нь тэгээд булчингийн одоо ширхгүйт нь задарна шүү дээ бэлтгэл тэгээд буцаад нийлэхдээ чанарчдаг байхгүй тэгээд энэ задрал дээр л булрал явуулаад тэгээд буцаад нөгөө уураг мурга аваад тижээлээ аваад юм бол булчин чинь буцаад идгэхдээ буцаад нийлэхдээ илүү чанарчна тэгээд энэ процесс маань ажиллалаа авлаа булчин чинь ингээл яваад байдаг байхгүй. Тэгжээ тал нь дасна. Мэдээж ихний болрол бол хэцүү сэтгэл санаач унгаан штэ яа гэдэг. Би хайж үзлээ. Гэтэ жоохон тисээд явчих юм бол дараа нь дуртай болно, хэм маяг болгоно. Тэгээд явсараа байгаа нөгөө өглөө усаа шүдэ угаадаг адилхан дасгал чинь тэгж амар хоногчдөг байхгүй. Дээрээс нь дасгал хөдөлгөөн бидний тархийг багс хэрэг байлгадаг. Тэгэхээр тархи сэргийг эрүүл байх юм бол даавар чинь давхар ингээд айгүй гоё зохицуулагддаг байхгүй. Тэгэхээр зэрэг эмэгтэйчүүдийн хувьд бол дасгал хөдөлгөөн ялчгүй одоо хэрэгтэйхээс илүү шаардлагатай л гэж би бол хэлнэ. Ялангуяа булчингийн бэлтгэл. Дургуй байсан ч булчингийн бэлтгэл. Ялангуяа одоо бид нар төчвөрөөл одоо булчингийн бэлтгэл гэхээр одоо яг булчингийн массаж гэсэн үг. Бэлтгэлийн заавал нөгөө бодибилдинг гэж яхаа бодож болохгүй л те. Зөв булчин ажилуулаад ачаалуулаад чанаржуулах дасгал хийж л байгаа бол тэр чинь булчингийн бэлтгэл. Нөгөө ингэж ярьдаг штэ. Гэртээ байгаа би ч гэртээ би ч зүгээр суудгүй штэ ингээл хог шал шавар арчаал хогоо шүрдэг. Тэгсэн чи эднэр чин бол булчингийн нөгөө нэг юм бэлтгэлд ордгүй юм биш штэ тий. Итвэхтэй бэлтгэл. Яг хоо ээж бол тэрүүгээрээ нөгөө хөдөлгөөнтэй байна. Тийм хөдөлгөөнтэй байна. Яг булчингийн бэлтгэл дасгал хөдөлгөөний иржин гэдэг чинь өөр байхгүй. Яг хийх хэлээд байгаа юм лээ тий. Яг одоо нөгөө нуруу хөл яг хийн яг булчингуудыг ачааллуулж байгаа гэдэг чинь өөрөө яг цэвэр яг бэлтгэлийн иржин гэсэн үг. Тэр чинь арай өөр болоо авчна. Тиймэрхүү юм бол шаардлагатай. Яг бол бид нар нас авах тусам л булчин 2-3% алдчихна. Харин алдах юм бол дархлаа ундэл эрүүл мэндэд яригдчих байгаа учраас заавал нэг ямар ч хэсэн булчин ачаалуулсан нэг дасгал бол хийж явал ирээдүйд бид нэр хэрэгтэй. Тийм ээ. Тэгээд бас үзэж байгаа ээжүүдэд хандаж хэлэхэд хэрвээ та ингээд нөгөө фитнест ч юм уу явж турах гэж байгаа эсвэл ингээд масс нэмэх гэж байгаа тий болвол заавал мэрэгжлийн сертификаттай хүн дээр очиж сураасай гэж зөвлөмөр энэ. Тэр нь бас илүү нөгөө юун дээр суурилд юм байна. Айгуу тийм нөгөө үндслэлтэй л тасгалуудыг өөрийн бие дээр нь тааруулж суурилж хийлэгдэв юм тий. Тий ер нь санагдлаа. Гэтэл мэдээж нөгөө хувь хүн болго өөрөөр учраас хувь хүн гэж яриад анаасаа очтой. Хувь хүн бол өөр дуртай юм гэж өөр юм байна. Йога дуртай юм бол йогага бүсгүүчүүд маань хичин бүжгэн дуртай л бүжгээ хичин тий. Булчингийн бэлтгэл болохоор зэрэг яалтчгүй л нөгөө эрүүл мэнд тэр даавартай юутай шууд яригадаад байгаа учраас тэгээ бид нар хөшрөх тусмаа булчингийн хувуудыг ил алж байгаа учраас завсар нь оруулж өгч байвал зүгээр. Йога хийж байгаа эмэгтэйчүүд маань бас нэг жоохон булчингийн бэлтгэлүүдийг жоохон оролцуулж өгч байвал бас зүгээр хослуулчих болно тий. Тэрнээс бол бусад бэлтгэлүүдийг би өгөөсгөж байгаа нь өрөөсөө биш бүгд сайн. Йог бол амар сайн шүү дээ. Нөгөө илүү сэтгэл санаа гоё байлгана, сонголт. Мэдээж бас булчин ажилуулдаг йоганы төрлүүд бас байгаа. Тэгэхээр яг дуртай юмаа сонго. Саяны ярилцлагаас надад бүр ингээд одоо хүртэл ингээд бодогдоод байгаа нэг зүйл юу гэхээр даавар байна. Тэр даавар надад айгүй чухал. Ягаад чухал санагдаад байна вэ гэхээр хамгийн нэгдүгээрт бид нар өөрсдийгөө маш сайн ойлгоод өөрийнхөө бие физиологийг ямар үед яагаад байгаа гэдгийг мэдээж авчаад тэгээд хажуудахтайгаа ингээд ойлголцох юм байна гэж би бодлоо. Тэгэхгүй бол ингээд өөрийгөө ч ойлгоогүй ээж хажуудгаа чи инг би юм хүсэж чинь чи юм баймаар гэхээр айгуу тийм өрөвдөд байна л да би нэг хайж байгаа хүмүүсээ аргагүй шүү дээ. Угаасаа бид нар чи ийм мэдээл амар хомс байгаа. Одоо эн чинь л одоо л нөгөө яаж байгаа болохоор энэ айгуугаа суур ойлголт болж байгаа л дөө. Тийм ээ. Тийм энийгээ өөрөө ойлгочих юм бол дараа нь бэлтгэлтэйгээ юутаа хослуулаа авахт бол ер нь бол гол түлхүүрээ онгоолгол явчихва гэж би амар найдаж байгаа. Тий тех болно. Угаасаа тэгдгийг. Тэгдгийг яг ямар ч байсан хамаагүй яах ёстойгоо бол ойлгох юм байна. Би ч өөрөө ийм олцдохгүй. Үнэхээр олон жил явцсан байж байгаа. Одоо л нэг юм түлхүүрээ олоод байна уу да. Одоо л яг нэг учрыг олоод байна уу да гэдэг байгаа байхгүй юу? Тийм ээ. Надад л айгүй гоё санагдчих. Энийгээ ингээд бушуухан шиг одоо ханлаа сурч ханлаа. За ёо бараг байрныхаа урьдчилгаагаараа сурлаа. Манай нөхөр одоо байрны урьдчилгаар сурцсан юм шүү дээ. Чи одоо юу бод чинь гэдэг байгаа байхгүй. Одоо би сургалтай. Одоо би сургалтаараа зүгээр хүмүүст ойлгуулаа. Тий өөр дээрээ өчнөө яла. Одоо би нэг бусдаа түгээмээр байна. Sharing is caring. Тэгээд ерөнхийдөө одоо энийгээ ямар ч асан түгээгээд бүсгүүчүүдтэй нэг жоохон ч гэсэн яг энэ тал дээр нь туслаад дэмжиад нэг явж
очмаар санагдаад. Тийм үнэхээр яг нөгөө нэг ээжүүдэд, эмэгтэйчүүдэд, бүсгүйчүүдэд яг тулгардаг яг тэр даавар гэдэг зүйлийг уучлаарай яг үндэ хэн сонирхдаггүй байхгүй юу ингээд даавар тавьгүйгээ ч битгүү явж байгаа олон хүмүүс байгаа. Хүү бүх юм чаарсан даавар гэж. Тий. Тэгэхээр яг энэ зүйлийг ингээд олон ээжүүдэд түгээгээд бас маш энэ магадгүй цаашлаад олон гэр бүлийг бас тий бат бөх байхад туслах юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ ажилд нь бас өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгээ надтай айгүй гоё илэн далангуй ярилцсанд маш их баярлалаа. Урилгыг маань хүлээж аваад хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Ярилцаа сухад үнэхээр таатай байлаа. За надад ч гэсэн бас өөртөө чинь танилцаад бас гоё халуун дулаан яриа өрнөснөөс баяртай байна. Угаасаа уцаар ярьж байхад Little Mom гингүүд ингээ нэр нь аягүй содон санагдсан байхгүй. Little Mom гэх гингүүд яг ээжтэй бүсгүүчүүдтэй илүү холбоотой юм болох юм байна. Тэгэнгүүт шууд би оролцсон гэж цаанаасаа угаасаа. Яриан дээрээ шууд шийдсэн шүү дээ. За орё гэж шууд. Тэгээд бас ээжүүдэд бас өөрөөгөө жөхөөр яриа болсон байхаа гэдэгт итгэлтэй байна. За тэгээ ивент итгэгчүүдийнхаа бэлгийг гардуулъя. За энэ Японы Ичиками брэнд гүн гэмтэлтэй усны багц байгаа. Тэгэхээр үсээ одоо ургуулмаар байгаа гэдгийг хэлсэн шүү дээ. Үснэ би дүнгийн сайхан тэр фэйсбүүкээр 90,000 гэж байгаа 50 48 мянгаар нөгөө ус ургуулдаг юм ботокстэй би Японы шампунь захиалж авсан байна. Тийм. Хоцорчлаа. За энэ Ичиками брендийн хэрэглэн шүү дээ. Хэрэглээрээ ямар ч гэсэн нөгөө нэг үсний гэмтэлтэй бол гэмтлийг эмчлээд тэгээ ерөөхдөө хуурашуулахгүй яг багцаараа байгаа. Тэгэхээр яг үсний хэрэгтэй юмнууд байгаа гэсэн. Тэгэхээр ямар гоё. Надаа хэрэглээрээ. За дараагийнх нь энийг мэдгүй хасуу хувьцаат компани шинэ бүтээгдэхүүн сүүл нэр ирсэн байсан ш. Танаа хөргөчээр дүүрэн болсон байсан. Нөгөө Provita гэдэг таргуу. Тийм Provita гэдэг юм 3 төрлийн тараг. Би тэрийг гадаадын брендийнхэн баг гэсэн чинь манай Монгол суу хувьцаат компани тийм Cherry-т 3 төрөлтэй Cherry-тэй манготой ананастай гэдэг юм 3 төрөл байгаа юм байна. Ашигтай бактериар баялаг болохоор яг ер нь юун сайн гэдгийг баг надаар хэлүүлэхгүй мэдчихэе. Тийм манай хүүхдүүд айгу туртай уужсан. Би бас хаяа бас яг нөгөө эдгээр өдрүүд төхөх үед чинь нөгөө юм амттай юм аймаг санагдаж штэ. Тэгэнгүүт яг юм гуртыг зүгээр байдаг уу? Итчдэг. Бас огт байнгын эрүүл хооллол дэглэн байгаа гэж байхгүй шүү дээ. Чинь бас алдагдaltaд орно штэ. Тийм ээ. Тэгэхээр эдгээр өдрүүдээ байгаа шүү. За ямар их бэлэг вэ? За дараагийн Бабуния гэдэг нэртэй цэцгийн дэлгүүрээс яг манай оролцогчдод зориулж цэцгийн баглааг боодог. Тэгээд хуландаа өнөөдөр ирсэнд хүрэлцэн ирсэнд баярлаа гэдэг энэ хүү цэцгийн баглааг. Ямар гоё юм бэ. Би одоо хараа сүүлийн үед заяа цэцгэнд айгуу дуртай болоод байгаа. Би цэцгэнд нэг дуртай байв. Яагаад гэвэл хүчтэй юм чинь ингээ ботчдаг. Тэгэл хүчин тэгээ уул нь гоё гэхдээ өсдөг. Одоо тэгсэн чинь үгүй юм байна. Энэ мэдрэмж нь амар гоё байгаа. Тэгээ тухайд амьд байгаа үед нь үнэрэлэл гоё мэдрэмжээ аваад тэгэл ер нь болчихсон юм ба шүү дээ. Тэгэхээр цэцгэнд айгуу дуртай болсон. Ер нь бол гоё хамгийн авсан цэцэг өгтөгч авсан мэдрэмж нь ингээд өгтгвэ гэдэг ш. Тэгэхээр бас цэцэг авах мэдрэмж гоё. Тэгээ эмэгтэй хүмүүс ч өөрөө бас яг цэцэг юм бэлээ. Би охинтой болоод бүр илүү ойлгосон. Цэцгийг маш сайхан усалж арчилж явах хэрэгтэй юм бэлээ гэдгийг бас ойлгосон. За тэгээд өнөөдрийн подкаст маань энд хүрээд өндөрлж байна. Урилга авч хүрэлцэн ирсэн хуландаа баярлаа. Тэгээ дараагийн дугаараараа уулзтлаа. Түр баяртай. Амжилт хүсье.